За өдрийн мэнд Онтай подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд манай ко-хост Тэмүүлэн. За тэгээд манай хүндэт зочин. За Premier Tailor гэж одоо ер нь бол Шангрилагийн доороор нэг давхраар явах юм бол ер нь бол их дэлгүүрүүд нь Premier Tailor хайдаг байгаа. Тэгээд энэ гоё брэндүүдийг одоо үүсгэн байгуулсан залуу манлайлагч Зориг маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа Зориг. За өрөө оролцсонд маш их баярлалаа. Тэгэл шуудхан яриандаа орой те. Зоригоо одоо мэдээж энэ олон брэндүүд үүсгэн байгуулад баг 12-13 жил болж байна. Тэгээ мэдээж одоо ашиг орлого, бизнесийн төрөлжилт гэхээс илүүтэйгээр ер нь яах гэж энэ бизнесүүдийг хийгээд байгаа юм бэ те. Ер нь тэр одоо яагаад гэдэг асуултанд хариулвал яасан их хэвтэй лээ. За. Би 10 жилдээ санц сургуулийг төгсөөд тэгээд Америкийн нэгдсэн улсын Миннесота мужийн нэг хувийн коллежид бакалаврын зэргийг хамгаалсан. Бакалаврын зэргийг хамгаалахдаа маркетинг менежментийн дабл мейжер гэх. Тэгээд нэгт нөгөө сургуульд орохдоо нөгөө захаа бичдэг штэ тий. Би яагаад танаа сургуульд ороод надад тэтгэлээ өгөөч. Би сурсан мэдсэн юм а би их орондоо ер нь одоо авчирж ирнэ гэдэг нэг амлалтыг өгчөж байгаа. Хоёрт нь манай маркетингийн багшийн надад нэг л зааж өгсөн юм бэ. Манай хичээл бас нэг юмыг сураарай. Тэр нь юу вэ гэхээр хэрэг чи өөрөө риск тейкер байж чадах юм бол аль болох зах зээл дээр анхдагч байгаарай. Зах зээл дээр анхдагч байх юм бол ерөнхийдөө маш их давуу талуутай гэхдээ нөгөө талдаа маш их эрсдэлтэй гэдэг. Тэгээ би их сургуулаа төгсөөд Монголд хурж ирчээ. Ер нь аль болох зах зээл дээр анхдагч бизнес хийгээ. Тэгээд манай одоо Premier Tailor ч гэдэг юм хамгийн анхны юм хослын малти брэнд дэлгүүрүүд энэ гой танцэг зэрэглэлийн брэндүүд за цаашлаад одоо тэр ханна үхрийн мах ч гэдэг юм уу анхны л одоо fine dining курсээр гардаг ресторан ч гэдэг юм уу тэгэл одоо яг л Францаас оруулж ирж байгаа багет одоо ингээл кроссант ч гэдэг юм уу те Paul Bakery гэх. Тэгээд нэг талтаа ингээд юу н анхдагч болж илүү жоохон риск авъя гэсэн зорилготой. Нөгөө талдаа нөгөө нэг амлсан амлалтаа л одоо зүрхэндээ л бодоол яваад байгаа хгүй. Тэр нь би сурсан мэдсэн зүйлээ буюу миний хамгийн том давуу тал юу юм бэ гэхээр би ерөнхийдөө гадаадад ингээ гой сургууль сурчлаа. Миний ажил хөдөлмөрөөр хамаарат би гадны орнуудаар маш их зорчиж чинь. Тэгэхээр ерөнхийдөө гадаадад байдаг энэ соёлыг л Монголд ингэж түгээж оруулж ирэх хэрэгтэй байна. За энэ бол хамгийн эхлээд бидний чин сэтгэлээсээ хийж байгаа зүйл бол хувцлах соёл. Хүнд ингээд гой одоо өөрийгөө зөв харуулах тийм соёлыг түгээ. Дараагаар бол ерөнхийдөө хооллох соёл. Тэгээд хооллох соёлыг түгээ. За энэ хоёр соёлыг түгээхдээ мэдээж бид нар үйлчилгээний бизнес хийж байгаа. Тэгэхээр үйлчилгээг одоо өгөх соёл, авах соёл тий одоо үйлчлүүлэгч хүнчтэй бас үйлчлэгээ бас авч чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь тодорхой хэмжээнд энэ харсан үзсэн зүйлээ Монголдоо буугаад хэн болгон тэр гадааддад очиод энэ үйлчилгээг авч чадахгүй. Тэгэхээр Монголоос олон улсын стандартын үйлчилгээг монголчууд маань аваасаа энэ нь бидрийг илүү соёлтой арт түмэн болгоосоо яагаад гэвэл бас юм суурь иргэншлийн соёл чинь Монголд үүсэднэх удаагүй бид нар одоо би нагааш оркмор гэл ингээл муухагаар хэлдэг гадаад дотоодож яваал Монгол улсаа төлөөлөхөөр аштайхан хувцалж чадахгүй аштайхан тэр хүмүүстэйгээ хоол идэж вино ууж чадахгүй ч гэдэг юм. Тэгэхээр энэ нь ингээд одоо бүр ингээд том зургаараа монголчуудынхаа залуучуудыг ер нь соёлжуулъя гэсэн ийм одоо яагаад энэ бизнесийг хийж байгаа юм бэ гэдэг ийм л ерөнхийдөө дутаа агуулгатай. Тэгээ яг өөрөө чинь хэлдгээр бид нэр ерөөсөө манай компаниуд мөнгийг юм орлогыг нэгдүгээр тавьдаггүй. Яг энэ хиймээр байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийж чадах юм бол аанда хүмүүс угаасаа их тийм дэмжих хандлага айгу өндөр байд юм болоо. Тэгээ тэр нь эргээгээд одоо ашиг орлого болж орж ирж байгаа тийм зөв одоо бизнесийн одоо систем гэх юм уу метод юм шиг надад санагддаг. Тийм. Би ч гэсэн яг тэгж хардаг. Тэгээ ер нь яг бизнес бидэд нэг үеийн залуучууд тэгээд яг бизнес анх эхэлж байхад нь л одоо яг ямар зургаар ингээл яваад байгаа нь бүгд харагдаж байгаа. Ил тод ингээд хүмүүсийн нүдэн дээр явж байгаа болохоор яг тэр нь мэдрэгддэг. Тэгээ мэдээж бас дараагийн нэг асуулт болохоор түрүүн өөрөө хэллээ те бас үйлчлэгээ авах соёл, өгөх соёл гэж бас байгаа те. Тэр манай Монголын зах зээл маань бас маш жижигхэн зах зээл. За тэгээд 3 сая хүн амтай. Тэгээд 3 сая хүнээс бүр ингээд одоо адуулт гэх юм бол те насан турш хүн гэхлээр бүр цөөхөн болно. Тэгээд худалдаа авах чадвар бас муутай. За тэгэхээр ер нь энэ одоо өөрийнх нь эрхэлж байгаа бизнесийн хувьд бол дандаа гэж ер нь ихэнх бизнесүүд нь дандаа тансаг зэрэглэлийн чиглэлийнх байгаа. Тэгэхээр
яаж одоо тэ энэ одоо энэ мөрөөдлөө биелүүлэх гэж шүү дээ. Одоо энэ одоо залуучуудад энэ хүч гоё үйлчлэгээ авч сурах эднүүсийг хийх энэ мөрөөдлийг танахгүйгээр тэ яаж энэ брэндүүдийг гаргаж ирв одоо энэ зах зээл. За яг Монголын яг үнэн л дээ Монголын цэцэл айгуу жижиг. Эндээс бол нэг амар том одоо барилга ч юм уу уулуурхай шиг ашиг олдог бол биш жижиг гэн тий одоо эмийн зах зээл шиг ч юм уу том бол биш. Гэхдээ зүгээр яг анхны асуултаараа бид нар зүгээр үнэхээр чин хүсэл эрмзэл чин пашн гараа ерөнхийдөө хийгээд байгаа юм. Хоёрт нь яг манай үйлчлүүлэгч нарт ер нь дийлэнхтэй бизнесийн ч юм уу гаралтай тийм үйлчлүүлэгч нар байдаг. Тэгэхээр тэр хүмүүстэй угаасаа ашиг орлогоо баталгаажуулаад ингээд үйлчлэгийг авдаг юм шиг байдаг. Гуравдугаарх нь манай эхнэр өөрөө Солонгост 11-2 жил болсон эмэгтэй байдیں۔ Тэгэхээр надад анх хэлэхдээ юу гэсэн бэхээр Монгол их сони юм аа. Дандаа ийм муу муухайгаа гаргах юм. Дандаа ингээд ийм киног нь үзэхэл ядуу амьдарч байгааг л гаргаадах юм. Гэтэл Солонгост бол дандаа алтан медаль авлаа. Дандаа ийм ололт хийлээ, ийм амжилт хийлээ. Тэгээд Солонгосын засгийн газраас албаар тийм Penthouse гэдэг кино гаргадаг. Тэр нь албаар ийм баян амьдрал, ийм тансаг сайхан амьдрал гэдгийг гаргахаар доор байгаа залуучууд нь ингэж амьдрах юмсан гэж одоо тийшээ ингэж улам ингэж хичээж ингэж өрөөдд юм байна л да. Тэгэхээр нэг өнцгөөсөө харахад манайх нэг ийм айгу ядуу буурай орон тийм тансаг зэрэглэлийн брендийг оруулж ирээд байгаа боловч нөгөө талаа бол эргээр нь харах юм бол уул нь бас нэг би гүүчигийн цүнхтэй болох юмсан гэж хичээлээ сайн хийж сургуультай сайн сурд ажиллаа улам сайн тэр бонус авч тэр цуглуулсан мөнгөөр өөртөө бас тэ үнцэнтэй бүтээгдэхүүнийг авах тийм уулын сэлэл бас төрөөсөө тэр нь бас одоо Монголын эдийн засгт одоо тодорхой хэмжээнд зөвөр нөлөөлөөсөө гуравдугаарх нь бол юу гэдэг вэ гэхлээр бид нар угаасаа л дотоодын нийт бүтээгдэхүүнийг тэлэх чад дотоодын нийт бүтээгдэхүүнийг тэлэхийн тулд одоо гадны хөрөнгө оруулагч нар чухал гадны хөрөнгө оруулагч нар бол альва нэгэн улсын эдийн засгийг бол аягүй сайн хардаг тий. Тэр эдийн засгийг тодорхойлогч бас нэг хүчин зүйл нь ерөнхийдөө тухайн оронд ямар брэндүүд байна гэдэг нь амар чухал байт юм байна. Яагаад гэвэл энэ брэндүүд чинь тийм одоо мяа биш тий хэдэн 100 жилийн түүхтэй дандаа л том зах зээлүүдэд байна. Тэгэхээр энэ брэнд моно брэндаараа биш ч гэсэн малти брэндаараа байна гэдэг бол энэ зах зээл бол одоо emerging market гэдэг юм ер нь гайгүй явж байгаа юм байна. Энд нэг ийм худалдаа авах чадвартай бас бүлэг хэсэг хүмүүс байна. Цаашлаад энэ бол ингээд цаашаа тэлэх боломжтой юм байна ч гэдэг юм. Иймэрхүү дүр зургуудыг бас нөгөө гадны хөрөнгө оруулагч нар ч гэдэг юм гадны одоо бол улсуудад илтгэдэг. Тэгэхээр уул нь энэ брэндүүд бас ингээд байгаа нэг тиймэрхүү давуу талтай бас тэрийг нчтэй ойлгодог хүмүүс цөөн бүлэг хүмүүс мэдээж биднийг бас энэ зах зээл дээр байгаасаа гэж бодоо бас манайхыг дэмжин үйлчлүүлдэг юм болов гэж боддог. Одоо соёл тал дээр ярихаар 2012 онд анх үүсгэн байгуулагдаж байна. Сая өөх авах гэдээ ярьж байна. Ер нь энэ хугацаанд манай монголчууд ер нь хэр энэ соёл дээр өөрчлөлт харагдаж байна. Яг энэ дотор одоо явж байгаа юм шиг. За хувцлах соёлын хувьд бол бид нар бол тодорхой хэмжээнд нэлээд гайгүй болоод байна гэж бодож байгаа. Гэхдээ л яг нэг үгээр мод монголоор дуусна гэж чинь үнэхээр л мод монголоор дууст юм билээ. Яг 1 жил 2 жилийн өмнө дэлхийн тренд болж исэн юмыг яг тэр жилд нь аваад ирэхээр ойлгохгүй мөртлөө 2 жилийн дараа хөө энэ байна уу тэр байна уу гэдэг. Одоо ч гэсэн ер нь тэгдэг. За хооллох соёлын хувьд бол манайхан яг одоо чин сэтгэлээсээ хэлбэл үнэхээр болоог. Үйлчилгээ үзүүлж байгаа газрууд ч өөрөөсөө бас хооллох соёлоо ойлгохгүй байх шиг байна. Бүх хоолыг аваачаа зэрэг авчирж ирээд тавьчихдаг. Одоо appetizer нь эхлээд мэхэнд одоо prima secondi гэдэг ингээ явах хэрэгтэй байхад ингээд нөгөөх нь тэгээд амар олон жил сурцсан болохоор fine dining гэдэг юм одоо тэг курсээр иддэг хоол моолыг манайхан ойлгохгүй бүгдийн зэрэг авчирж ир гэсэн одоо кастомроос хүсэл лидер гарч ирдэг. Эн чинь бол бүр ингээд гадаадын улсад бол менюн дээрээ доороо энэ бол 3 цагийн dining experience шүү буюу 3 цагийн хоол идэх одоо experience гэдэг чинь гоё юм одоо үйлчлэл авах мэдрэмж авах хэлээд шүү дээ. Гэтэл бид нар чинь нэг юм цаанаасаа за гялс идчихээ. За гялс нэг юм идчихээ гэдэг нэг тийм юм соёлтой хоолыг нэг тийм гоё гэж боддог болохоор ер нь бүх юмаа зэрэг авъя гэсэн тийм соёлтой. Тэгэхээр тэр утгаараа жоохон тэр талдаа үйлчлэгээ авч арай сурааг юм болоо. Дэлгүүрүүдийн хувьд бол гэхдээ бид нар дээр маш гоё одоо фидбэкүүд комментууд ирдэг. Тэр нь одоо их чин ах нь
Солонгост очоод одоо Парист очоод хүртэл ийм гоё үйлчилгээ аваагүй. Танаад ингээ орж ирээд суухад гоё байдаг. Ядаж нэг юм одоо ус ундаа жуус кофегоос авахуулаад шампань хүртэл танаар ингээ санал болгохын зарим нэг өдрүүдэд идэх юм хүртэл санал болгох. Энэ бол бид нар бол гадаадд ч авч үзээгүй үйлчилгээгээд бид нар ерөнхийдөө бараг зарим нэгэн үйлчлүүлэгч нартаа бараг муу зан сургаж байгаа юм одоо илүү бүр гоё үйлчилгээ авах нөгөө хүн бараг гадаадд очивол бараг тийм үйлчилгээ нэг хэмжээний тийм сургаж байгаа гэсэн. Тэгээ угаасаа манай компани нөгөө эрхэм зорилго бол олон улсын тансаг зэрэглэлийн үйлчилгээний стандартын соёлыг мэрэгжлийн загварын зөвлөх үйлчилгээтэй хамт олгоно гэж. Тэгэхээр нөгөө гадаадд хүн очихоороо хэлний бэрхшээлээс болдсон юм уу? Ер нь л за би нэг Dior ороод тэр цүнхийг авандаа гэж бодоод ороод тэр цүнхээ зайлвал нэг тэрийг авъя гэж заагаал тэгэл ингээл уудлуулаад аваад тэгэл нэг хүн уухын санал болгоод нэг ингээл санаа зовоод ингэдэм шиг Монголдо орж ихээр тэр хүн чинь гоё ярина VIP өрөөнд орно юу уух вэ хөө Монголдо юм чинь гоё ганц хоёр шампань уугаа жоохон халчий гэд ингэн гэдэг ч юм уу тэр нь бас дийлэн хөгжлүүлэгчийн хувьд Монголдо бас үйлчилгээ авах нь гоё одоо таатай нөгөө төвөөр угаасаа бид нэр ямар нэгэн байдлаар одоо үнийн стратегийн хувьд ч юм уу яг л Европын зах зээлтэй адилхан байдаг болохоор тэр хүмүүст аяг болон даваа талыг үзүүлдэг юм болов уу гэж бодсон. Тэгээ манай зөргөө одоо амжилттай бизнес эрхлэгчтэй. Тэгээд 15 жилийн өмнө яг өөрийнх нь хувьдтэй яг за яг бизнес эхлүүлэл 22 настай байсан гэдэг энэ ч бас дурдъя. Тэгээ 22 настай залуу дөнгөж сургуулаа төгсөж ирээл те амбицтай үзэж штэ. Тэгээд тэр тухайн үеийн одоо би одоо амжилттай байх мэдрэмжтэй. Одоогийн амжилт хоёрын ялгаа. Ер нь амжилтыг бас яаж гоё асуулт байна. Тэгээ айгүй хэцүү байсан. 22-т компани байгууллаа. Яг үйл ажиллагаа 23-таа эхэлж байсан. 23-таа өгөхөд нэг 50-таа ах ч юм уу те 45-таа 55-таа орж ирэнгүүт тослол нэг ингэж өмсөхстэй таны ханцууч уртцсан байна ч гэдэг юм уу. Таны өмд чинь богиндцсан байна, уртцсан байна гэж хэлэхэд сонсохгүй байдаг байсан л да. Айгүй хэцүү байсан. Гэтэ тэрийг даван туулахыг хичээсэн. Даван туулахдаа бол угаасаа би гэдэг хувь хүний одоо personal branding бол чухал юм байна. Тэгээ миний personal branding-ийг юу илэрхийлэх вэ гэхээр би 23 24 тэж болно. Гэтэ миний мэдлэг чадвар 40 50 хүнтэй адилхан байх хэрэгтэй гэж тэр даруйда нээсэн 2 дахь жилдээ шууд Итали яваад дэлхийн бүх том инфлюенсерүүд одоо загварын одоо энэ Sartori lifestyle-ийн мэрэгчлэлтэнгүүтээ уулзаал тэрийг одоо story-д бол одоо Facebook, Instagram дээр постлол тэр хүмүүсүүдээс айгүй их юмыг сурж авал тэрийг би хийчихэн тэдээ 24 настай ч гэсэн маш мундаг 50 60-тай Итали эрхмүүдээс одоо зөвлөгөө сургалт авсан гэдгээр бол өөрийгөө шууд даваа талуудыг бий болгочихсон. Тэгээд яг хөө мэдээж баг одоо дөнгөж 24 5-тай хүүхэд бол амжилтыг бол нэг орж ирж байгаа нэг мөнгөөр ч юм уу хэмжээл нэг тэгэл те нэг тиймэрхүүл байсан л да тэгэл нэг юм нэг фейм авдаг ч гэдэг баг л Instagram-ын followers хараад завьяаш болоод дэшүү ч юм уу. Одоо бол зүгээр амжилтыг илүү зүгээр компани системийг зохион байгуулах тал руугаа ерөнхийдөө ер нь чиглүүлж байна. Аль болох гоё систем зохион байгуулъя. Том групп компани шиг. Хоёрдугаарх нь тогтвортой ажлын байраар хангая. Ажилчдын тогтвортой байдал бол үнэхээр альва нэгэн компани амжилтыг илэрхийлээд тах шиг байна. Тэгээ угаасаа амжилттай байхын тулд тэр тогтвортой ажиллах чухал. Ер нь key ажилчдаа тогтвортой байлгана гэдэг өөрөө мундаг менежерийн ч гэдэг мундаг гүйцэтгэх захирлыг илэрхийлэх нэг том үзүүлэлт болсон болов уу гэж харж байна. За тэгээд мэдээж тэр хүмүүсүүдийг тогтвортой байлгахын тулд одоо зөвхөн цалин гэхгүй бусад benefits бусад одоо тэр компаниас авж байгаа үнцэн тий одоо тэгээд үнэхээр энэ залуучуудыг Premier Tailor гэдэг компани орж ажиллах юмсан гэдэг тэр одоо нийгэмдэх хүслийг одоо өндөр болгох нь илүү одоо амжилт юм болоо одоо MCS гэдэг компани бол MCS рүү ингээл орохыг хүмүүс ингээл айгүй хүсдэг шүү дээ. Тэр нь бол би хамгийн том амжилт гэж бодоод байхгүй. Тэрнээс яг мэдээж татвар төлөгчөөрөө номер 1-т байна л да. Тэр бол илүү санхүүдэлтаа financial numbers-ийн амжилт. Яг нэг хувь хүнийхээ одоо эгогоо фит хийж байгаа ч гэдэг юм уу хувь хүнийхээ одоо жаргалаа бодвол илүү нэг тийм гоё тийм ажилчдтай гоё байгаа гэдгээрээ өөрийнхөө амжилтыг төсөөлж байна. Тэгээд
энэнчтэй бас тодорхой хэмжээнд биелээ олж байгаа бах. Яг хамгийн анх эхлэхдээ ярьжсэн айгу олон топ брэндуудыг манайх оруулж ирж байгаа. Одоо нийтдээ бараг 20 гаруй брэнд баг шүү гэн. За энэ 20 гаруй брэндүүд чинь дандаа бараг худалчуунд 10 нь дэлхийн топ 100 most valuable брэндэд орж байгаа байх. Тэгэд энэ брэндүүд чинь тийм мангар биш, ганц зориг гэдэг хүн энэ брэндаа өгөөг нь чинь одоо брэнд гэдэг чинь энэ representative буюу миний хүүхдийг Монголдо өвлж авал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай компани тэр уур амьсгал, компани алсын хараа, компани бүх ажилчдын passion зэрэг нь одоо манай амжилтыг ч гэдэм үү тэрийг тэгээд гадны брэндүүдэд хүртэл илэрхийлж байгаа шүү байна. Өчигдөр яг энэ талаар бас нэг яриа сууж ирсэн. Тэр хошин болгоо ярихад манай маркетинг дээр 7 хүн байдаг. 7-уула маркетингийн мэргэжилгүй. Хими, инженер ч гэнэ үү, одоо дизайнер баг одоо хувцсны дизайнер 2 3 хүүхдэн. Тэгээд тэгсэн мөртлөө манай маркетинг ингээд зарим нэг хүмүүс ингээд Premier Tailor маркетинг айгу сайн явж шүү гэдэг. Тэгэхээр нөгөө тэн дээр би амар бахархсан. Одоо ямар ч маркетингийн мэргэжилхэн хүмүүсүүдийг аваад тэгээд нөгөө одоо ингээд тэгсэн мөртлөө айгу сайн маркетинг гэдэг нь тэгэхээр нөгөө бид нар дандаа энэ ажилдаа компанида хайртай сэтгэлтэй passionate хүмүүсийг авсан юм билээ. Тэгээд сүүлд нэг ном уншиж байхад тэр нэг одоо хүн хэлсэн байлээ. Тэр нь great companies бол одоо яг юм motivated хүмүүсийг аваад тэднийг inspire хийдэг гэж хэлсэн байлээ. Тэрнээс нөгөө great talent-ыг аваад тэрийг одоо чиглүүлдэг биш ингээд motivated хүмүүсийг аваад буюу амар passionтай хүмүүсийг аваад тэрийг inspire хийдэг буюу яг ингээд гой алсын хараа эрхэм зорилго гэдэг дээрээ уялдаад ингээд тэгээ магадгүй бас манай компани тиймэрхүү байгаа юм болов гэдэг тэрүүгээрэл бахархаж чинь та. Nice. Тийм. Яг тэрнээсээ одоо амжилтыг одоо үнэрлэлт мэдэрж гин гэсэн үг шүү дээ, тийм. Дахиад 22 нас руу буцаад очиход хүн болгон бас шууд бизнес хийх хэцүү. За тэр тусмаа залуучууд одоо бас нэг бурууж байгаа өрөөсгөл юм одоо барууны ч юм уу тийм сошиал медиа хөгжсөн одоо энэ цаг үед одоо бизнес амар эрт хий гэдэг ч юм уу ингээл нэг жоохон буруу ойлголт яваад байдаг тийм. Энэ би болохоор хүн болгон бизнес хийх хэцүү гэж ойлгодог. Тэгэхээр ийм шалгарс энэ чинь айгүй их одоо амар олон зүйлийг давж туулжиж бизнес маань амжилттай болдог тийм. Тэгэхээр би тэрнээ ч гэсэн ихтгэлтэй байна. Тэгээд зөргөө тэрний талаар хуваалцаач тийм. Ер нь яг бизнес хийх хүсэл зориг одоо мэдээ шантарн те тэгэл хүсэл зориг хаанаас урган гарав хөрөнгө оруулалт хаанаас татв те энэ бас чухал асуудал яг реалистик л те. За би ерөнхийдөө 8 дугаар ангиа төгслөө эмч болно гэж явсан. Ерөөсөө яг намайг төрсөн цагаас хойш энэ хүүхэд бол эмч болох ёстой л гэж. Яг бол манай ээж өөр хоёулаа эмч, манай аав бол бүр төрийн сойрхолт эмч. Тэгээд ер нь аав шиг ингээл мэдцэцлэн эмч болох ёстой. Тэгээд 8 хүртлээ ингээл хими олимпиад, тооны олимпиад ингээл яг ерөөсөө ингээл яг тэгж явж байгаад манай аав надад за минийхөө одоо уучлаарай. Монголын эрүүл мэндийн систем бол чамайг одоо төгсөөд ирэхэд бол гоё болохгүй юм байна гэдгийг бол аав нь харлаа. Тэгээ аав нь чамайг бас ийм системд орж ажилласаа гэж бол хүсэхгүй байна. Минийхөө өөрийнхөө хүссэн юм хийгээд. За тэгэл шууд би 8 дугаар ангиас би бизнесмен болно л. Яагаас би бизнесмен болъё гэсэн одоо би нэг их тийм залхуу хөвгтэйсэн. Гэтэ зөв залхуу. Тэгээ би хүнээр ингээ юмаа амар сайн хийлгэж чаддаг хөвгтэйсэн. Тэгтээ хүнээр юмаа хийлгээд байгаа мөртлөө би 10 жилдээ ч их сургуульдаач тэр нэг юм группийн дандаа юм лидер ч гэдэг юм. Яг ингээд та хоёроор хамаг юмаа бичүүлчихэд би яг самбарын өмнө гараад тэрийг презент хийдэг нэг тим төрлийн хүүхдээсэн байхгүй. Тэгээд анхнаасаа тийм байсан болохоор би ерөнхийдөө бизнесмен болно гэл тэгэл ер нь Америк руу бизнесийн сургуульж явсан. Тэгээд би өөрөө амар юм зөв хор шартай хүүхэд. Тэгээд би санд сургуульд сурж байхдаа би эхний жил их сургууль 10 жилээ төгсөх жилдээ би нөө SAT-г Америкийн шалгалт өгөөд би нэг 8 сургууль руу аплай гэ би нэг сургуульд нь л тэнцсэн. Тэгээд би тэтгэлээ авч чадсан. Тэгээд манай ээж аваар ч одоо зүгээр л их нялхаас дэмжижсэн хоёр хүн төсвийн цалинтай. Тэгээд би миний шар гоцоо тэр манай ангийн хүүхэд надад хэлсэн байхгүй чи угаасаа тэтгэлэг авахгүй гэдэг. Миний англи хэл бас амар лаг байгаа. Тэгэхээр би шар гоцоо за би ээшээ өгчээ. Тэгээд би нэг сургуулиас зүгээр юу авчи одоо суудлаа авчи. Тэгтээ би нэг жилийн чөлөө авч аваад боломж олгооч. Риск бас тейк хийж шít. Тийм шүү дээ.
Тэгээ би дахиад 6 сар гэрээсээ баг огт гарахгүй ерөөсөө гэрээсээ огт гарахгүй би шалгалтандаа бэлдээ. Тэгээ би 2 дахь жил нь тэр Америкт 100% тэтгэлэг аваад явсан. Тэгээд ингээд жоо юм хор шартай. Тэгээд миний хор шар ингээд юм болгон дээр ингээд гарч ирээд байдаг байхгүй. Тэгээд би төгсөж хурж ирчээ. За ер нь бизнесээ эхлүүлнэ гээд. Тэгээд намайг их сургуулаа төгсөхөд манай аав надад нэг сургуулаа төгсөн ингээд машин авч өгч байсан. Тэгээд би анхны хөрөнгө оруулалт бол машина Монголд авчирч ирчээд Америк яг аваад ачуулаад тэгээ Монголд 6 сар унаад би машина зараад би хамгийн анхны дэлгүүрээ нээж ирсэн. Тэгээд тэр миний хамгийн анхны хөрөнгө оруулалт. Тэгээд тэр нь тэрбум төгрөгийн машин байсан. Үгүй тэр нь тийм машин гэж 60 сая төгрөгийн тийм Nissan машин байсан. За тэгээд Premier Taylor анхны дэлгүүр. Тэгээд Premier Taylor-ээ 23 та өгч чинь цүм рекламдаад. За энэ бол бүр та хэдийн өмсөж үзсэн хамгийн тухтай хослол. Энээс гоё хослол байхгүй гээ. За тэгээд жилийн дараа хотын төвд нүүж ирсэн чинь арай ойрхон анх Vivasted нэгсэн шүү дээ. Арай ойрхон болсон чинь бас бизнесмен эрхмүүд те улс төрийн ганц хоёр эрхмүүд үйлчлүүлвэ. Яагаад гэвэл тухайн чинь Zenia гээд дэлгүүр байдгүйсэн. Zenia бол одоо тухайн үед 7-8 сая төгрөгийн хослолтой маа. Гэтэл манайх нэг сая 802 сая. Тэгэл ч аамарлаг. Тэгээд Zenia үйлчлүүлдэг хэд хэдийн эрхэм үйлчлүүлээд failed вэ. За хиндөө ийм танах бол мяа байна болохгүй тий. Хан юм Zenia. Тэнгүүж яг Италийн 100 жилийн түүхтэй гар урчуудын хийж байгаа юм би Солонгосын. Тэгээд би за факста буруу юм боллоо шүү. За юу яа ребрандинг хийгээ. Тэ манай brainstorm одоо ер нь надаа логогийн шинээр зохиож өгөө. Тэгээд ребрандинг хийхдээ бид нар бол одоо премиум зах зээлийн брэнд luxury биш премиум. Бид нар бол манай зах зээл бол Hugo Boss, Boji одоо юу ч үдийн Roy Robson ч гэдэг юм. Тэр зах зээл дээр бол манайх бол өрсөлдөхүүц лага. Уучлаарай luxury гэсэн мод гэ. Тэгээд Zenia зохиулсан хүүхэд чинь яг хор шар хөдлөө. За би Zenia-г зохиноо. Zenia-гаас монголчууд яхаараа Zenia гэдэг брэндийг хамгийн лаг гэж бодож идэв. Энэс лаг брэнд байх ёстой гэд. Тэгээд би судал за ер нь бол дэлхийн хамгийн лаг хослыг бол 2 газар л үйлдвэрлэдэг юм байна. Нэг нь бол одоо Savile Row гэ Лондонгийн гудамж байт юм байна. Тэгтээ дандаа Taylor байт юм байна. Нөгөөх нь бол Италийн Наполи хот байт юм байна. За Наполи хотоос ямар брэндүүд гаралтай байна вэ гэхээр 3-4 брэндүүд гаралтай. Тэгээ дандаа үйлдвэрлэдэг. Тэгмээ за Наполигоо сонгоё гэх. Тэгээ Isaiah гэдэг брэндийг болоо. Тэгээ Isaiah гэдэг брэнд бол надад амар таалагдсан. Монголд би ч өөрөө маркетингийн хүн байсан болохоор энийг маркетинг хийхэд надад айгүй хялбар санагцсан. Яг гэвэл шүрэн логогоо энэ ингэртэй зүүх юм бол Isaiah өмсөн гэдгийг харуулна. Тэнгүүд яг манайх шиг юм emerging market чинь лого харуулах хэрэгцээ бас зарим хэдэн хүмүүс байна шүү дээ. Статус гэх юм тий. Авчих юм бол одоо тэр ямар брэнд байх боломжтой. Тэгэл саарл өнгийн зүгээр логог бол тэгэл тэр Isaiah ч юм уу, Zenia ч юм уу, каналын ч юм мэдв. Тэгээд би нэг сумаар ер нь 2 туулаа буудах боломжтой. Айгу гоё брэнд юм байна гэд. Амар гоё стратеги байсан. Тэгээ Isaiah-га сонгосон. Тэгээ Isaiah гэдэг брэндийг Монголд оруулж ирэхэд нэг хэлэхэд нэг 5 хүн л Isaiah-г мэддэг гэсэн Монгол. Өөр ерөөсөө хинч мэддэггүй нэш зах зээлийн. Тэгээд ер нь л хүн болгон энэ брэндийг дампуурна гэж бодож байсан. Тэр нь надад дахиад нөгөө миний эго fuel хийгээд ер нь хаална гээд. Тэгээ энэ дээр надад банкны зээл гараагүй. Эхний одоо яг хөрөнгө оруулалтын дээр. Тэгээ эхний нэг жоохон хөрөнгө оруулалтаа мэдээж компаниасаа шийдэж байгаа бас жоохон болж. Яг нэг 600-700 орчим сая төгрөгийн зээл гаргасан чинь надад нэг банк татгал за тэгээ би утас аваад аав руугаа залгаж уйлаа зааваа. Ингээд ер нь гэр бүлээ бараг дампуур болчлаа, уучлаарай. Ягаад гэвэл бараагаа захиалц уурчлагаа өгсөн, тавилгаа захиалц уурчлагаа өгсөн, дотор сольж явж идэг, тавилга бэлэн болчлоо, бараа чинь бэлэн болчлоо гэдэг. Тийм шүү дээ. Тэгээд мөнгө өгдөггүй, банк зээл гаргадаг. За ингээл одоо ингээд энэ бол дампуур болсон чинь за яг хоёлоо болгоно гэх. Тэгээд бүр манай ээжийн төрсөн их чинь байраа барьцаанд тавиад банкны зээл хүртэл гаргаж өгс. Тэгээд тэр нөө зээлээ 2 хуваагаад нэгийг ээжээ хоёр амьдарч исэн байрыг барьцаанд тавьж нэг банкнд арай бага мөнгөсээд нөгөөдхийн өөр банкнд тавьж ээж ах жоохон банкнд тавьж ингээд тэгээд миний shoulder дээр чинь амар том юм одоо хачаа өрн штэ тий 25 6 настай би энэ брендийг Монголд successful болгож чадахгүй бол 2 айл
байргүй годомжинд гарчих гад байдаг. Тэгэл ерөөсөө өдөр шөнөгүй хагас бүтэн сайнгүй хичээсээр ан. Гэхдээ энэ дээр бол яалтчгүй манай анхны хэдэн үйлчлүүлэгч нар Монголын бас нөлөө бүх эрхмүүд айгуу чухал нөлөө үзүүлсэн. Тэр хүмүүс бас блогоогоо зүүж одоо нийгэмд харагдах байдал те намайг айгуу сан дэмцэн гэж боддог. Тэр нь эргээгээд энэ ямар зоригтой ямар одоо нэг бодлын мангар залуу вэ. За энийг явах те нэг жоохон дэмжчихье гэсэн бодол бол байсан баха. Нөгөөх нь мэдээж одоо тийм нэг аз завшаа ч юм уу байсан баг. Тэгээ гарч ирсэн. Тэгээд бас дашрамд болтоход мэдээж тийм шүү дээ. Ямар ч банкнд хэний ч мэдхгүй брэнд байж идэг Изая гэдэг. Тэгээд чинь нөгөө нэг эрсдлийн судалгаа хийнгүүн чи ямар ч мэдгүй гэсэн мөртлөө чинь юу вэ? 10 сая төгрөгийн үнэтэй хостол тэнцдэг хэн Монголд авах юм бэ гээл дандаа эрсдэл өндөр гээл тавьсан. Тэгээд банкны зээл мэлшгүй. Тэгээд амар хэцүү байсан. Тэгээд гэтэл энийг ингээд нөгөө амжилттай болгоцсон чинь Gucci Dior эднэр одоо хүүе те Монгол гэдэг ийм жижиг зах зээл Изая гэдэг ийм жижигхэн ниш лакшери зах зээлийн брендийг ийм амжилттай болгочихоор чинь Gucci Dior-ыг бол амжилттай болгох энэ залууд бол яг ийм нэг ийм энэ компанид бол яг ийм passion байна. Энэ компанид бол үйлчилгээг бол яг зөв үзүүлж байгаа юм байна. Мэдээж үйлчилгээг зөв үзүүлж болохоор ийм хэцүү брендүүд survive хийсэн баг гэх. Тэгээд тэр одоо эрхийг манай компанид ийм гоё том үе талга нэгжсэн. Тэгээд би ямар ч тач бизнесийг бол угаасаа юм жоохон аз завшаан тэгээд юм opportunity гэдгийг бол гаргаж ирдэг гэж боддог. Тэгээд манай бас багш надад тэгж заажсан. Проблем болгоны ард одоо opportunity байдаг. Тэгээд bigger the problem, bigger the opportunity. Тэгэхээр том проблемыг би solve хий гэж бодвол тэрний ард маш том opportunity байгаа гэж бодсон. Тэгээд бас нэг сонирхолтой юм. Айгу хэцүү байсан уу гэж асуусан болохоор хэцүү юмнуудаа л хэлээд та. Тэгээд айгу сони юм нь манай компани эргээд ингээ харсан чи 12 жилийн хугацаанд бидний хийсэн төсөл болгон амар хэцүү үед хийсэн бэлээ. Тэгээд тэр нь амар сонио. Монголын эдийн засаг чинь 2006 оноос нөгөө Rio Tinto Mintoтой холбоотой өсөж байгаад ерөнхийдөө 10 оноос ингээ уруудаж эхлээд 12 онд чи ер нь ингээ шаландаа буудахгүй. Тэгээд бид нар чинь 12 3 онд яг премьерээ нээсэн мэт. Югаач мэдгүй 12 та залуу тэр эдийн засаг урууж ийн өгч чинь югаач мэдгүй тэр нээчихэж байгаа. Буцаад нэг жоохон өсөж жагаад буцаж унаад 16 онд бүр нөгөө манайх чинь бараг л нөгөө хард лист мэсчлүүд фолд 16 онд чинь тэгээд Монголоос яг тэрийг 12 онд ч үлээ Ши Жинпин дарга гарч ирээд хятадд нөгөө нэг хар хайрц юуны бодлогоч үлээ лакшери бүх нөгөө авилгалтай тэмцэж чинь гээд нөгөө ээлви мэйл бүх дэлгүүрээ агаад ер нь тансаг зэрэглэлийн зах зээл чинь дэлхийд даяар унаад 16 онд чинь Ermenegildo Zegna гэдэг одоо эрэгтэй хувцсны хамгийн одоо үнцэнтэй брэнд Louis Vuitton гэдэг одоо дэлхийн хамгийн үнцэнтэй хоёр брэнд чинь Монголын зах зээлээс бай гэж явуулж байна. Югаач мэдгүй нөө Zegna-гийн цөм зохиндоо гэсэн амбицтай явж исэн үг чинь 16 онд ингээд нээсэн чинь нөгөө хоёр нь гар явцсан. Яана гэд одоо хамгийн эдийн засгийн юм уу. Тэгсэн чинь тэрний эргээгээд манай давуу тал нөгөө өөр сонголт байхгүй манахаас үйлчлүүлэхээс зур аргагүй ч юм бол. За тэгэл тэр амжилтантаа хөөрөөл 19 онд оны 10 сард аам дэлгүүрийг нээгээд 20 оны 3 сарын 8-нд илүү Монгол улс хилээ ачиж. Юусе дэлгүүрээ нээгээл нэг 5 сар болоогүй юу ковид гээл ингээл зохиулаад. Тэг ингээд манай тэр хамгийн одоо ихний ч гэдэг юм одоо байсан. За тэгээд Жансуу эрс тэгээд ингээд ковид ингээд юм хаагаад бутнэгээр хаагаад нэг яг тэр хаагаад нэг юм яг ковид үеж ягаа чи Жансуу гэдэг төслөө эхлүүлсэн. Тэгээ ерөөсөө манайх чинь яг Жансуу нээгдэхтэй. Тэгээ тэр газар ч бас тэгээд 8 сарын түрээсийн өртөө бид нар нээж байгаа. Нөгөө хил дээр хилээсэн байгаа юм тийм. Манай хамаг тавилга нөгөө хятадаас орж ирэхтэй галтгооны тавилга мавлаг хил дээр гацаа. Тэгээд нөгөө одоо түрээслэгч талаач бас ойлгочихл байна л да. Одоо ингээд нийт 12 сар ингээ Монгол улс ингээ хаачлаа. Ядаж та нар 4 сарын бол хөнгөлсөн штэ хуйлдахтан. Ядаж та нар 8 сарын одоо тийм эрслээ тооцож чадахгүй бизнесмен ингэж юу хийд юм бэ ингээд тэнгуү чинь бас тэр нь эго хөдлөө. За тэгвэл
Одоо үнэхээр ингэж болвол чадчихэв. Тэгээ ингээд ягаад ч бид нэр ингээд дандаа л манай ингээд бизнес нэг сонир gut feeling-ээр хийцэн. Уул нь бол which нөгөө хэрэг би амар судалгаа хийсэн бол нөгөө амар том рискээ хараад хүмүүс бол орохгүй шүү дээ. Тэнгүүд би мангар юм шиг тэр рискэж хараагүй нээсэн чинь нөгөө угаасаа team том рискэн дээр аваад очсон. Нөгөөх нь асар том манад бас нөгөө талд opportunity ч гэдэг юм Аз завшаа нэг авчирсан. Тэгээд нэг team гоё ингээд нэг юм салхин намайг ингээ хийсгсээр байгаа л гэтээ дандаа ингээл гоё зүгрүүл хийсгэл яваад байсан юм бэлээ. Тэгээ энэ дээр бол яалтчгүй нэг тийм байдаг. Тэгээ дахиад хэлэхэд яалтчгүй яг манай компани миний одоо хий гэдгийг одоо хүсэл эрмэлзлийн ойлгож байгаа кастомерууд амирх байдаг гэж ойлгохтой. Бид нар яг тэр кастомеруудын литгэл кастомеруудын спортон дээр бид нар бол байгаа. Тэгэхээр манай компанитай тодорхой хэмжээний PR-аа яг юу хийх гэдэг, юу үзүүлэх гэдэг, яах гэдэг гэдгээ кастомерууд амар сайн тайлбарлалт юм болов. Тэгэхээр залуу хүмүүсттэй тэр 22 та над чиглэж байгаа бол хамгийн гол нь пашн гараал юм ахлаасаа тэрнээс зөвхөн мөнгө харж зөвхөн амжилт гэдэг бол амжилт байгуулна тэр бол мөнгө гэж харж альва нэг юмыг эхлүүлвэл тэгээ тэр пашн бол ингээ шуурганд унах гэдэг шүү дээ. Он чин тэг. Яг бүр ингээ гоё алсын хараатай гоё эрхэм зоригтой байхын зөв юм болоо. Тэгээ айгу meaningful зүйлийг хийх ёстой болоо. Тэгээд бид нар чинь тэгсэн штэ нөгөө жансуу дээр чинь яг Солонгос authentic хоол байдаггүй. Тэгээ хануу өхрийн мах гэдэг чинь өөрөө дэлхийд одоо хамгийн rare хамгийн олдос багтаа бараг вагюнаас лаг гэж одоо сүүлдээ ярьж байгаа. Тэгээ трийг нь яг монголчууд бид нар чинь нөгөө премьер тейлер чинь нөгөө Солонгос нөгөө хийгддэг болохоор айгүй Солонгос явж байгаа. Тэгээд тэнд очиод хоол идэг энэ хоол идэх хөр чинь өөр байгаа даа. Тэнгүүд хүн болгоо над шиг Солонгос явж чадсан чи яг тэр гоё Солонгос хоолыг л авчирж ирж үгээл гээл тэгэл хамгийн анхны манай тоогоо чинь Солонгостой Мишелин 1 стартай ресторанд тоогооч идсэн Солонгос л яг одоо authentic Korean хоолыг гаргаж ирсэн. Дараа нь яг нэг нөгөөлөхэд 7 жилийн өмнө Парист очиод багет талхыг яг идэж үзээл тэгэл юу идээд байгаа юм бэ бид нар ч одоо гэх. Тэгээ хүн болгон Франц явж багет талх идэж чадахгүй шүү дээ. Тэгэл круассан гээл идэхлээр энд юу идээд байгаа юм бэ гээл. Тэгэл трийг нь яг Монголд авчирж иргээл одоо яг манай Paul Bakery чинь 80 доорн 700 хэдэн салбартай франчайз тэгээд яг бүх 80 одоо 700 хэдийн бүх багет бүх одоо круассан эдэр чинь Лил гээд Францын хотын мангар том үйлдвэрээсээ хагас болгоцсон хөлдүүгээрээ явуулдаг байхгүй бүх дэлхийн орсоо тий круассан гэж нэг ийм нэг хуруу шиг жижиг юм байгаа шүү дээ. Тэг ингээ бэлдээж явуулсан. Тэрийг бид нэр өвөндөө хийгээл болонгууд яг тэгэхээр бүх яг стандартын дагуу ингэж байгаа. Тэр нь бас монголчуудаа иймэрхүү наад захын зөв хэрэглээг нь ойртуулчих даа гэсэн яг л тийм л чинсэл. Тэрнээс яг ингээ тооцоолол хийхээр тэр бизнес чинь сонин шүү дээ. Одоо нэг бэкери тэгээ нэг нөгөөлөхөд энэ бэкеринт чинь баг 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэкери чинь хизээж хөрөнгөө нөхөх юм өстой. Тэгтээ яг хүмүүс тэгэл энэ дээр бидрийг дэмжээл айгу сайн үргэлжлүүлж байгаа гэж бодож байгаа. Яаж viral болгоод байна? Саяны ингээ хэлж байгаа брэндүүд нь яг ингээ дандаа нэг юм монголчин нэг юм трендээр явдсан шүү дээ. Бүгд яг ингээл дандаа трендүүд зогсон юмуд л л та. Яг харин тэр утгаараа нөгөө анхдагч болчихлоор салбартаа анхдагч нь болохоор нөгөө давуу талаа бий болгоод тэгэл хөөх хануу өхрийн мах Монголд ороод ирж байгаа юм гэл тэгэл ингээл viral болоод хөөх одоо яг Францын бэкери тэгвэл Монголд ч бэкеринд нэг бол local бэкери нэг бол Солонгос бэкеринууд байдаг гэсэн байхгүй. А яг бэкери гэдэг чинь одоо Францын үүсэлтэй л одоо зүйл. Тэгэхээр яг тэр нь Монголд ороод тэгэхээр аяанда ингээ жоохон юу болдог. Дээрээс нь бид яг манай компани бөгөөд манай партнеруудын яг чин сонирхол бол бид нар гой соёлыг л төв зөв соёлыг зөв одоо зүйлийг л түгэй гэсэн тийм л алсын хараа эрхэм зоригтой л бид нар нэгдэж байгаа л залуучууд. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Сайн нөгөө ковид ирж ирсэн шүү дээ. Ковид 19 он гээд ковидын үеэр ер нь бүх бизнесүүд нэлээд хэцүү байсан. Тэр үед яг та маань одоо яг яаж бизнесийн стратеги соливо те эсвэл зүгээр зүтгэсээр гарч ир нөгөө талаас онлайн тал руугаа энэ шилжилт яг хэр хийгдсэн бэ? Танаа
бизнес модель явд. Ер нь сквал угаасаа л experience гэдэг талаас онлайн руу шилжихэргүй гэж харж байна. За яг одоо нэг нөгөөлөхөд ковид үед бол бид нар тодорхой хэмжээнд онлайн платформыг хөгжүүлэх хичээсэн. Тэгтээ яг бас дахиад өөрөө чи хэлдгээр ковид нь дуусчихгоо ер нь бид нар л experience үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр онлайн худалдаа нэг experience бол үзүүлэхгүй. За ковид бол амар хүнд туссан. Тэгтээ нэг гой зүйл нь юу гэхээр тансаг зэрэглэлийн зах зээл өөрөө альва нэгэн эдийн засгийн хямрал хамгийн хойно өртөн. Яг л нөгөө чинэлэг эрхмүүд чинь эдийн засгийн одоо тэгээд одоо хэрэглээгээ таня гэдэг сэтэл нь бүр сүүл тохгүй бүр эн чинь ямар ч хүн хэрэглээгээ хамгийн сүүл та эргээгээд жоохон мөнгө олоод ирэнгүүт хуучин хэрэглээ рүүгээ гялс орё гэдэг ийм одоо гойцлогтой бас онцлогтой зах зээл. Тэгэхээр бид нар явж явж хамгийн сүүлд хит аваад тэгээ хамгийн хурдан сэрэгцэн. Тэгэхээр хэдий нэг жилийн хугацаа байсан ч манай компани тэр нэг 3-4 сар л байсан юм шиг байгаад байгаа. Хоёрт нь ковид одоо муухагаар одоо ugly truth гэж үүдэж та муухай үнэн гэж. Муухай үнэн нь юу вэ гэхлээр 2 жил Монголдо хоригдсон чинь хүмүүсийн shopping habit behavior өөрчлөгдөж эхэлсэн. Монголоос юм авч болд юм биш дээ гэдэг. Тэгэхгүй ерөөсөө эн чинь бүр одоо социалистоос ахуулаад бидний тархинд юугээ суулгацсан бэ гэхээр шопинг гэдэг бол гадаадд л хийх хэрэгтэй. Ерөөсөө одоо хүртэл аялын компаниуд шопинг аялал гэж юм зараад шүү дээ эн чинь. Нэг шүүб явж авдаг гэсэн мэт. Тийм ингээд яг ингээд тэр нөгөө аялал гэдэг чинь бол өөр experience авахгүй дээ шүү дээ. Юм үзэж нүд тайл соёлтой одоо өөр орны гоё соёл урлагтай танилцах ч гэдэм үү те ингээд гоё байгалийн сайхны бишрэг өндөр байшин барилга технологийн хөгжлийг бишрэх байхад манайх зүгээр Солонгостойч очино, Япондойч очино, Италидойч очино, Францдойч очино зараар гал ороод. Тэгтээ ингээд ийм ингээд бидний ингээд майндыг ингээд ер нь аялал шопинг гэдэг бол аялалтай холбоотой гэдэг ингээд суулгацсан байсан. Тэр ковидоор өөрчлөгдөж эхэлсэн айгуу давуу тал нь. Монголдо бид нар чинь 2 жил хүн чинь хувцс ч юм уу одоо хүнс ч юм авахаас өөр аргагүй болонгууд чинь юм авч эхэлж байгаа хгүй. Тэнгүүтээ эн чинь юу вэ? Монголд ийм юм байд юм уу? Хөөе Монгол гэдэг чаг аль биесны байсан юм биш тийм чинь буруу одоо гэсэн юм байна. Эдгээр чинь үнэн боломжийн юм байна гэд. Тэгээд тэр нь тодорхой хэмжээнд Монголын shopping habit-д бол амар зүгээр нөлөөс. Энэ бол маш бүр Монголын retail бизнес юм бол яг нэг юм хугарлын цэг гэж бол би бол харж байгаа. Үүнээс хойш бол Монголд орж ирж байгаа брендийн тоо бол бүр яг юм график харуулбал цап гээд ингээд өсөж байгаа. Монголдоо юм ер нь бас ковидоор хэцүү байсан ч гэсэн эрэгтэй хүний зах зээлд бол маш хэцүү байсан. Эрэгтэй хүний shopping behavior бол ер нь хэрэгцээнд суурилсан need based. Тэгэхээр гэрээс харахгүй юм чи ямар ч хэрэгцээ авахгүй юм чи. Эмэгтэй хүний shopping behavior бол want based одоо хүсэл based. Хүсэл based ер нь emotional want based буюу emotional хүслээ дарах сонирхолтой. Тэгээ тэр нь айгу гоё. Эрэгтэй хүн бол биш та гуниглуул юм авна гэсэн сэтэл төрөхгүй шүү дээ. Эрэгтэй хүн бол амар том гэрээн дээр гарын үсэг зураад компани цаашаа бол заа нэг өөртөө гоё хослол хийж иж юм. За өөртөө ганц гоё нүдний шил авч гин. Эмэгтэй хүн бол амар баярлсан ч гоё юм авъя. Бүр ингээд баг найз залуудаа хаягдвал гоё шопинг сэтгэлээ сэргээ гэдээ бүр ингээд ерөөс амар гоё те зүгээр ингээд байсан. За шопинг хийгээд ингээд тэгэхээр тэр ковид үед бас яг ямар азар яг аам дэлгүүрээс нээгдсэн байсан. Аам дэлгүүр нээгдэг байсан бол манайх чинь зөвхөн эрэгтэй зах зээл дээр тоглож ирсэн компани болоод Premier Tailor Isaiah хоёртой ер нь ковидоор баг зохиулчих байсан байх. Тэгэхээр бид нар нөгөө хой тормоогоор урд тормоогоо нөхөн гэдэг шигчлэн ковид үе зайлвал эмэгтэй борлол нэг зардал даах хэмжээнд байгаад 2-3 дэлгүүрийн зардлыг даажаа. Тэгээд одоо хөл хорой тавигдангууд Монголоос авахаас өөр одоо зүйлгүй болоо. Тэгээ бүтэн 2-3 сар гэртээ оригдсон юм чинь бас нэг ингэдэг 50-даг хордог үедэр чинь шопинг сэтгэлээ үүсгэнгээ тэгээж ерөнхийдөө сап гээд бас айгу гайгүй одоо төлөвлөгөөд борлуулалтуудаа хийж эхэлсэн. Надаас нэг сонирхолтой асуулт төрлөө ер нь за одоо тэр нөгөө intuition ингээл gut feeling гэдэг агаалтай доторч мэдрэмжээ дагаал бизнесүүд хийж исэн гэж байгаа. За одоо мэдээж ингээд туршлагатай болцсон. Одоо ингээд бүх бизнесүүд харьцаа хийчихээ заяа. За яг муухай ярьчлаа. Гэтэ зүгээр бүх бизнес байхгүй болоо гэхэд зөргөө шинээр бизнес эхлүүлэх гэвэл ямар модельээр ер нь харьцах вэ?
Тэ ер нь тэр стратеги яаж баримталж явах вэ? Тэгээд би стил гэхдээ 12 жил одоо манайх нийт 8-9 компани удирж байгаа гэж бодоход яг мэдээж тоо харж шийдвэр гаргадаг л та. Аха. За тэгэлгээ. Тэгтээ би бол үнэхээр яг gut feeling дээр итгэдэг. Би still gut feeling гэрээ. Гэхдээ gut feeling гэдэг нь яг gut feeling бол биш шүү. Би илүү яг энэ vision дээр амар яг ингээд тодорхой хэмжээнд би амар detail oriented. Юмыг айгу ингээд детальны ер нь харах туфтаа. Тэгэхээр аливаа юмыг би ингээд детальны хараад би яг нүдэндээ ч гэдэг юм уу төсөөлөлдөө би яг нэг ийм юмыг би бий болгондоо гэдгийг би ингээд харж чаддیں۔ Тэгэл би тэрнийхэн төлөөлж чаддаг. Тэр нь зөв юм байх юм бол би угаасаа зөв юм хийх юм бол одоо бусад юм нь бол ингээ ороод ирдэг гэдэгт бол амар итгэдэг. Нотлогоотой байна одоо тийм. Одоо ингээд ямар тач тэгэхээр би бүр заримдаа бүр ингээд төсөөлж штэ. За би хүний нөөцтэй үлдэн штэ. Би яг ийм хүн ажилд аммаар байна. Би яг одоо Жансуугийн галтгоонд 25-аас 30 насны эмэгтэй аммаар байна. Эмэгтэй байхдаа би бараг тайрмал үстэй чоологтой бараг ийм хүн аммаар байна. Тэр нь тэгээ яг нэг ийм ажил яг энэ хооллуудыг хийж чадах ийм хүн аммаар байна гэдэг юм ингээд хэрэгцээгээ би бүр ингээд детальны нөгөө ажилчтай ч юм уу тайлбарлаж чаддаг. Тэгэхээр бизнес дээр ч ямар ч бизнес байхгүй болчих юм бол нэгдүгээр би пашнгаараа ер нь би хоол хүнс ер нь би нэг юм гоо үзмжинд их дуртай. Тэгэхээр хувцас хоол хүнс ч гэдэг юм эсвэл би угаасаа үйлчилгээний салбар. Тэгэхээр магадгүй би unlimited надад одоо бажет нь байгаа. Миний бусад бүх бизнес байхгүй болчих юм бол би магадгүй туризмын буюу одоо hospitality салбар руу орох юм болов. Ягаад гэвэл одоо эн чинь яг ингээл хөгждөг юм байна л да. Би ч өөрөө анх жоохон бахаас айгу гоё хувцас өмсөх тутаа манай аавтай намайг тэгж хүмүүжилсэн. Хэрэггүй 5 хятад хулих пүүз байснаас нэг Jordan-ыг аваад өмсчихөө миний хөөгээд. Тэгээ тэр нь ингээд миний надад юм да трама шиг ин тархинд суудсан байсан юм шиг. Тэгээд юм хувцсны бизнес руу орсон. Тэгээ хувцсны бизнес эрхэлж явахдаа гадаад дотоодын том брэндуудтай уулзгаар чинь тэр хүмүүс намайг мэдээж өдрийн хоол юм оройн хоолнд авч орно. Тэгэхээр дандаа гоё ресторануудаар авч орно. Тэгээ би гоё ресторан гэж юу байдیں, гоё хоол гэж юу байдیں, гоё хоолны үйлчилгээ гэж юу байдیں гэдэг би үнэхээр харцсан болохоор би тэрийгээ хийх гээд байгаа. Одоо ингээд 12 жил нөгөө Итали, Франц за тэгэл хоббигоороо өөр янз янзын орнуудаар аялчихлаар бас бид нар чинь corporate rate mate-гээл хаа нэг бас нэг гоё 5 отоо буудлаар ингээл буун. Тэгэхээр би ингээд буудлын үйлчилгээ гэж юу байдیں, буудалд ямар үйлчилгээнүүд байдیں, одоо ямар буудал бол гоё юм гэдгийг бол би бас одоо дийлэнх монголчуудаас арай сайн мэдчихэж байгаа. Яг гэвэл би бол маш их аялдаг. Өнгөрсөн жил би 365 хоногийн 117 хоногт нь гадаадд байсан мөлий. Тэгэхээр би чинь 117 хоног буудалд байсан. Тэгээ 117 хоногт хичнээн буудалд байсан байгаа тийм. 3 буудал гэж бодох 37 буудал нэг жил үзсэн. Тэгээ би аль болох нэг буудалтаа буугаад байхгүйгээр ингээд янз янзын буудлууд янз янзын. Тэгэхээр надад бол нэг тийм 100+ буудлын experience байгаа болохоор би бас тэрийг гайгүй сайн хийчих юм болов. Тэгээ ер нь буудлаарж ирэхэд юм байна. Тэгээ Instagram үзчихсэн чинь хамгийн тэнэг буюу хамгийн хэцүү 3 бизнес номер 1 нь ресторан, номер 2 нь retail, номер 3 нь буудал гэсэн. Тэгээ одоо за яах вэ тэгээд тэнэг гэж одоо хэцүү гэж бодоод хүмүүс орохгүй байгаа салбар руу яг би оръё. Би энийг нь сайн хийж чадж байгаа юм чинь яг энийг нь би сайн хийж нөгөө хэд нь өөр салбартаа сайн яв тэгээд нэгнийгээ дэмжиж байх ёстой болоо. Тэр бас л нөгөө дандаа л би хүмүүсийн дэмжлэг яриад тахш байна. Тэгэхээр бас нөгөө энэ ийм хэцүү рестораны салбарт ийм хэцүү одоо ритейл бизнесийн салбарт ингэж юм чи энэ залуу бас дэмжиж гэсэн тийм бодол байт юм болоо. Нөгөөтэйгөр бол бас эн чинь ганц зориг гэдэг хүний толгооноос нэг юм амар мастер план гараад байгаа юм ерөөсөө биш шүү. Энэ 12 жилийн хугацаанд бид нэр Италийн Изая брендтэй одоо 9 дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Изая брендийн одоо Аз, Европ хариуцсан захирал Энзо Магарачи гэдэг хүн одоо яг миний яг ментор, миний одоо ах шиг хүн байдаг. Бүтэн 9 жил надад ерөөсөө бүр
бүр хоол яаж идэхээс ахуулаад зөвлөж байгаа. Аам дэлгүүрийг онгойхтой холбоотой бид Францын Доро гэдэг компанид Наташа Ганиге гэдэг одоо хүн байдаг Францад 30 жил амьдарсан. Тэр хүнээс бид нэр мэрэгжлийн бас одоо бизнесээ яаж өргөжүүлж хөгжүүлэхгүй одоо дэлгүүрээ яаж зас зохицуулахгүйгээс ахуулаад л одоо намайг бас яаж хоол унд зөв идэх үү яаж боловсон соёлтой явах уу гэдгийг зааж өгч байгаа. За тэгээд энэ мэтчлэн бид нар бол мэдээж маш олон гадны зөвлөгүүдтэй. Тэгээд би бол мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах нь бол 100% зөв гэж боддог. Би хизээж Монголын хөрс өөр гэж боддоггүй. Нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр бол Монголд ч нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр, Францд нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр. Тэгэхээр дүрм журам гэдэг ч юм одоо хууль гэдэг зүйл бол ингэдэг. Бид нар зүгээр өнөөдөр цаг нь уу 10 жилийн дараа 20 жилийн дараа юу л гэдэг баг. Тэгэхээр энэ лаг нөгөө брэндүүд чинь нөгөө дэлхий дээр Isaiah гэхэд 1910 онд байгуулагдсан гэхээр одоо 110 гаруй жилийн түүхтэй. Dior гэхэд чинь л одоо бараг 70 мал гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр энэ хүмүүс чинь нөгөө дандаа интернэшнл бизнес хийж болохоор Оросд аль үед орсон Оросд танах нэг Оросын 1980-ад он шиг байна да гэдэг угаасаа ярьдаг байхгүй нэг 90-ад он шиг байна да. Тэгэхээр энэ хүмүүс яг тэрэнд нь ингээд таарсан ингээд зөв зөвлөгөөг өгөөд явдаг. Тэгээд бид нэр ийм одоо хамт олон ийм бас ийм групп үүсгэсэн нь одоо манай амжилтын нэг томох хэсэг баха. Амар даваа тал тий. Тэгээд эн чинь тий одоо нөгөө менторшип гэдэг эн чинь амар гоё бонд харилцаа үүсчихэж байгаа тий. Тэгээд энэ бизнесүүдийг авч явахд чи яг энэ бүх харилцаанууд л явж байгаа хэл гэж би бодож байна л тий. Би тэгсэн. Тэр Энзо Магареч сая Монголд ирэхэд 3 жилийн дараа хүрээд 2 жилийн дараа хүрээд ирээ над дээр миний ажилтан болчих гээд би тэгсэн аахгүй. Тэгсэн чинь манай тэр Изаягийн захирал хүн байгаа шүү дээ. Дээр нь ерөнхийлөгч байна. Тэгсэн чинь зоргоо хоёр хүн надад энэ саналыг тавьсан. Чи ямар амар амбицтай залуу вэ? Нэг нь Оросын Goom Department Store-ын захирал надад чи миний хажууд хүрээд ирсэн. Нөгөөх нь Монголын зориг гээд 35 таа өгөхөд намайг хажуудаа хүрээд ир. Чи ч бас амбицтай шүү гэхэд яа аль болох тэр нөө мундан хүмүүсүүд бас Монголд авчирж ирж компани цааш нь томруулах гэсэн бас тийм хүсэл зориг байгаад шиг ба. Тэгээ бид жиний яриан дээр нь хэдүүлээ сая бизнесүүд бүгд байхгүй болсон гэж ярьж байгаа. Эндээс юу болсон бэ гэхээр пашна мэдээж маш сайн олох хэрэгтэй байх нь тий мэдрэх хэрэгтэй байх нь. За бидэрхэд бол олон зүйлүүдээс мэдэж авах хэрэгтэй байгаа тий. Тэр пашна олж аваад сайн менторуудтай бас болох хэрэгтэй байх нь. Тэг хамгийн гол зүйл бол пашна сайн дагаад тэгээд тэр пашныг амьдруулах гэж янз бүрийн байдлаас нь л оролдох хэрэгтэй юм байна. Тэрнээс биш одоо тэр пашн байхгүйсэн бол тэр одоо олон сая зуун одоо үр зээлүүд бол бас аваа ич галгаа юм шиг санагдлаа сайн бол тий. Тэгж яхад л яг Исая бол яг хуснаа гэл бүрэн итгэцэн тэгэл яг тэрэн лугаа дутгцсан л харагдаж байна л да. Тийм. Тэнгүүд хэдүүл одоо эсрэгээр нь ярина. Одоо энэ гой портфолио, гой бизнесүүд бүгдээрээ л яг үйлчлэгээний бизнесүүд төрөлжөөд ороод ирлээ. Энэ юу н хаашаа яваад байгаа юм бэ? Ямар вижн орж ирч вэ те? Хаа өрөх гээд юм? Гоё асуулт байна. За бид нар ерөнхийдөө яг өнгөрсөн жилээс ахуулаад ер нь компанийнхаа vision, mission, алсын хараа эдгээр дээр өөрчлөлт оруулах цаг ирсэн байна. Яг л бид нар зөвхөн хувцсны зах зээл дээр биш бид нар хоол хүнсний зах зээл хүртэл тоглогч болчихж. За цаашлаад бид нар ганц өөр нэг юм дали салбарт хөрөнгө оруулсан зүйл байдیں۔ Тэгээд ер нь бид нар манай компани одоо менежментийн баг яриа. За ер нь дали салбар руу орохоо болж байгаа. Бид нар бол ритейл гэдэг бизнес дээр л тулгуурлах хэрэгтэй. Ритейл гэдэг бизнес дээр тулгуурлахаар ритейл, F&B хоёр бол заашгүй юм байна. Тэгэхээр ер нь компани бол ритейл бизнес, F&B бизнес рүүгээл чиглэе. Ритейл бизнес гэдэг нь гэхдээ дандаа тансаг зэрэглэлийн хувцас биш юм байна. Косметикийн зах зээл рүү бид нар орлоо ш та MAC Cosmetics, Jo Malone гэдэг Лондонгийн үнэртэй. Тэгээд ингээд ийм юм байна. За тэгээд за нийногоо л яриа. Тэгээд ингээд бид нар олон улсын зүйлийг ингээ харахаар яг хоо бид нар чинь илүү Европ руу гоохгүй юу? Одоо Монгол хүн чинь бас нэг юм SSR байсан болохоор ч би жоохон Европ руугаа гэж хараад идэв. Тэгээ Европын хөгжлийг хараад ахлаар Европ бол ийм байна. Моолоос л ер нь жоохон татгалзаж байна. Гэтэ тэр нь Европ бол биднээс 100 жилийн өмнө байгаа шүү. Юу болж ийнө гэхээр одоо street location mono brand дэлгүүрүүд гэж нэрлэгдэнэ гэсэн. Тэр нь гудамжинд шууд ингээ өөр гэсэн хаалгатай яг mono brand дэлгүүрүүд буюу Gucci, Dior, Balenciaga.
За retail EC чиглэж байна. Гэхдээ Монголд ийм гудамж байна. За магадгүй ирээдүйн 10 20 жилийн дараа байж болно. За тэгтээ тэгвэл яах юм. За энэ бол локал хүмүүст одоо серв хийдэггүй. Одоо ингээд Парис юм уу Миланыг харахаар энэ бол дийлэнхтэй туристүүд л чиглэлтэй юм. Туристүүд л ер нь моно брэнд дэлгүүрээр үргэлжлүүлж байна. Локал яг Франц хүн бол яг Dior-ийн моно брэнд дэлгүүр ер нь орохгүй байна. Эдгээр хаашаа орж ийн нөхлөөр эдгээр ерөнхийдөө малти брэнд дэлгүүр юм уу department store-уудаар ороод. Тэгэхээр ер нь Европ бол ер нь department store бол одоо малти брэнд байж болно. Тэгээд малти брэнд томорхоор department store гэдэг юм байна. Тэгэхээр манай компани бүр vision буюу 10 20 жилийн vision бол department store. Тэр нь тансаг зэрэглэлийн department store. Одоо Англид бол Harrods, Selfridges байна. За тэр бол үнэхээр топ те. Тэрний л одоо бүр одоо 100 дахин жижигрүүлсэн хэлбэрийг л Монголд хийн гэсэн үг шүү дээ. Одоо Парист бол Galeries Lafayette, Le Bon Marché, Samaritan гэж 3 байна. Миланд бол юу байна? Одоо Rinascente гэж байна. За ингээд юу н улс орн. За Солонгост бол одоо Lotte, Shinsegae, Hyundai department store гэж байна. Тэгэхээр ер нь бол local хүмүүс бол department store үйлчлүүлдэг юм байна. Ягаад гэвэл энэ бол shopping гэхэд хамаагүй тухтай байна. Тэр ч утгаараа Монгол тэр концепц үйлчилж байна. Ягаад гэвэл multi brand store чинь ороод 10 брендийг зэрэг авчих боломжтой байна. Одоо тэгвэл бид нэр зөвхөн энэ хувцсны 10 брэнд биш үнэтэй уус одоо мэдхгүй electronics одоо хүүхдийн хувцас цаашлаад хүний хэрэгцээтэй зүйлүүд байх юм байна гэж. Ер нь бол бид нар бол илүү нэг тийм тэгэхээр эргээгээ дахиад яг хэлэхэд бид нар дахиад маш том рискийг авах гэж байгаа. Маш том Монголын бас л анхны гэсэн үг. Яг мэдээж манад одоо Хамбургтэй department store, Улаанбаатар department store гэж байгаа л та. Гэхдээ тэд нар бол илүү нэг юм одоо дундад зах зээл рүү массын зах зээл рүү гэж чиглэсэн department store-ууд гэтэл яг юм тансаг зэрэглэлийн зах зээл рүү чиглэж байгаа department store байхгүй бөгөөд энэ бол бас шал шин одоо shopping experience-ийг Монголд авчирж ирнэ. Одоо шал шин customer experience, shopping experience-ийг Монголд авчирж ирнэ гэж ер нь бол компани маань бол тийшээгээ одоо алсаа харцсан чиглэлсэн л явж байгаа. Хамаг юм алж ирлээ. Яа, нөгөө чистойгоо юм тий. Амар гоё visionary байна тий. Тийм, тэгээд яг гоо мэдээж тэгэл хүмүүсийг л гоё л үйлчилгээл авд сураасаа дахиад нөгөө үндсэн яг л зорилго бол яваалаа тий. Ерөөсөө л тэр. Тэрнээс биш одоо айгүй хэцүү бизнес хүн дээр амар тулгуурсан. Яг л үйлчилгээг чинь хүн үзүүлж байгаа компьютер үзүүлдэг байсан бол дүүрсэн иргэлтэй. Тэгэл эн чинь одоо нэг 20 30 нэг 40 орчим залуучуудаа арай гэж нэг бэлдэж сургаж байгаа. Нэг стандартын үйлчилгээний стандартыг үзүүлэх гэж хичээж байна. За тэр том департамент store бараг 200-аад одоо ажиллагчтай одоо байх. Тэр болгоны бас яг нэг стандартаар сурна гэдэг бол хэцүү. Гэхдээ бид нар аль болох нөгөө төрөний ярьсан олон улсын стандартаар юм хийх гэж хичээдэг. Тэгээд гадаадаас бид нэр ноу хавыг худалдаж авдаг. Гадаадаас бид нэр франчайз худалдаж авахаараа нэг тийм ноу хав бук гэж юм худалдаж авдаг. Бүх журам одоо Пол Бэдгэрт нэг иймэрхүү номыг хэдэн 100 сая төгрөгөөр худалдаж аваад байгаа. Тэгээ ер нь франчайз чинь л тийм байдаг шүү дээ. Одоо бүгд л тийм ба. Тэгэхээр бид нэр юу хийсэн бэ гэхээр 12 жилийн хугацаанд манай компани таад миний сториноос харсан уу? Манай компани эдийн ирээний номтой. Эдийн ирээний нэг 5 бот ном байгаа. Компани гэдэг нь Premier Tailor. Тийм, Premier Tailor. За энэ 5 бот номыг манад орсон ажилчид 2 сарын хугацаанд уншиж судлаад тэгээд шалгалт өгөөд тэнцэн нь манай компанид ажилладаг. За энд бол одоо яаж юм багаж боох уу, ус гизгээ яаж зурх уу, өглөө нэгтэй яг орой нэгтэй яг цалингийн чинь журам яадын тест бараг л одоо яаж хийх вэ, яаж баах уу гэдгээс ахуулаад бараг өстө бүхэл юм байж идэг. Тэгээд бид нар гадаадын жишгт ажиллахын тулд бид нар өөрийн гэсэн ийм одоо номтой байх хэрэгтэй байна. Тэр нь хүн ер нь ажилд ороход хамгийн хэцүү юм нь би яг юу хийх гээд байгаа юм бэ ойлгодоггүй те. Тэгээд тэрийг чиглүүлж өгөх нэг хүн тавьчихлаа тэр хүн нэг хүнийг чиглүүлээд идэг. Тийм бол зүгээр юм чинь сургууль төгснө их сургууль төгссөн хүмүүс бол өөртөө нэг 5 бот номыг бол те нэг 400 хуудас юмыг бол уншаад өөртөө мэдлэг авах чадвартай хүмүүс байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа тэр манайх нэг тим зүйл мөлийг бол хийсэн. Тэгээд
Тэгэл аль болох тэр нөгөө яриадсан бас нөгөө тэр зөв системийг компаниудаар зохион байгуулж юмсан. Тэгээд ер нь бол яг стандартын дагуу системчлэгдэж л ажиллах ёстой л гэсэн тийм л байр суурьтай. Тэрнээс бата орж ирээд нэг стандартын одоо тэр нэг төмсөө 2 см хэрчээд дулмаа орж ирээд төмсөө 1 см хэрчээд цэцгээ орж ирээд төмсөө 3 см хэрчээд тэр гаргаад иж болохгүй шүү дээ үйлчлүүлэгч нар. Да тэр хүмүүс орж ирэнгүүт тэрийг дахиад нэг тоогоо за ингээл 2 см л хэрчих ёстой ч үгээ бүтэн сар зааж өгнө гэдэг чинь бас нэг айгүй хэцүү ажиллах. Тэгэхээр тэр хүмүүсүүд бол сурах боломжийг олгоод эргээд шалгалтаа аваад хяналтаа тавиад тэгээд яг л нэг стандартын дагуу дараа нь ямар нэгэн зөвлөхөд тэр хүмүүс тэр номоо гаргаж ирээд харцдаг. Тэгээ энэ бол бас л буудалж явж байгаа л олсон санаа л та. Буудалд ингээ оронгууд директор жилүү гэдэг нэг юм арьсан авцтай ном байдаг. Гал гаруул ингэж гүгээрээ нэг товчийг даж ресепшнд, хоёр товчийг даж рум сервис, гурав товчийг за телевизрийн чи удирдлага ингэж байгаа. Энэ дээр ингэж сууг байгаа. За ингүүл ингээрээ гэд ингээд бүх юм нэг ойлгомжтой байдж тээ. Тэрэн шиг манай ажилчидтэй ингээд орж ирээд бүх юм нэг ойлгомжтой тий. Ингээд нээгээд харангууд хамгийн эхлээл манай бүх ажилчдын нэр, албан тушаал, утасны дугаар имэйл хайг байхгүй. Тэгэхгүй бол нэг шинээр орж ирж за ажилт нөгөөдхөөсөө захирлын утас хэдэм бэ, хүний нөөцийн утас хэдэм бэ, нягтлангийн утас хэдэм ингээд асуугаад чинь тэр үнэчтэй ажлыг ингээл тэр цагаас аваад нь шүү дээ. Тэгээд нөгөө ч өөр бас үнцэн ажлыг хийж ямар хаа тэр үнд нэг тийм элементарны гэдэг юм easy юмыг сургаад авах бас хийд юм цагийг үрж ийн гээд. Тэгээд нэг иймэрхүү юм хийгээд юу тусдаа сургалт энэ төр ер нь ордог. Одоо сая ном байгаад шүү дээ. Би яг энийг уг нь ярих гэсэн нөгөө би MTN дээр яг Premier Tailor-т ажиллаж исэн нэг хүнийг борлуулалтын дээр авч исэн байхгүй. Тэгээ орж ирэхэд тэр хүн шууд ингээд ялгарч исэн баг. Тэгээд Premier дээр миний санджаар нэг жил хагас лөө 2 жил ажилласан гэж тэгж исэн. Тэгэхэд бүр юм соёлыг шингээчээд тэр хүн ирсэн байсан байхгүй. Тэгэд би яг одоо за ганц миний бодлоор бол ганц ном уншаад байсан чинь хэцүү санагдаад байна. Тэгэхээр яг зоригоо өөрөө орд юм уу? Одоо энэ чи яг та хэд хамгийн том давуу талч харилцагчийн үйлчлэгээ байгаа шүү дээ. Нөхөр яг орж ирэхдээ бүр амар ордог. Харин тийм баг те. Тэгээд яг яаж одоо дээр баг. Дээр үед бол айгүй муухай ууртай захирал гэдэг бас жоохон нэрвэнд авсан байсан. Бас нэг хэсэг тэгж хэлсэн. Тэгээ одоо л арай гайг болсон юм шиг. Одоо ч бас caring гэдэг тал руугаа орсон. Тийм, caring гэдэг тал руугаа орсон. За нөгөө талаа би хиймээр байгаа ажлаа би өөрөө сайн хийж чадахгүйсэн байхгүй. Би өөрөө тэрэндээ стресстэй байсан. Гэтэ би яамаар байгаагаа мэдээд байсан. Тэгмүүд бид нар зүгээр тэн дээр бүтцээл өөрчлөөл хүний нөөцийн албатай болоод хүний нөөцийн албандаа 3 хүнтэй болоод 3 хүний нэг нь захиргаа хариуцсан, нэг нь одоо сонгон шалгаруулалтаа бөгөөд одоо байгалийн юуны соёл одоо хариуцсан, нөгөөх нь сургалт үйлчилгээгээ хариуцсан гэл. Тэгээд сургалт үйлчилгээгээ хариуцсан тэгэл би харьцаж байна. Тэгтээ би бол ерөнхийдөө сардаа нэг удаа бүх ажилтаас ерөнхийдөө аман шалгалт бол авчдаг. За энэ утсыг одоо энэ пүүзийг юу гэдэг. За энийг одоо зарах 3 өгүүлбэр хилээдэг гэл ингээл айгүй сайн одоо ордог. Гэхдээ одоо л тэрэндээ нэг стресстэй ажиллаж хүмүүсийг одоо зэмлэхээ бол болсон. Зүгээр хүмүүсүүдийн хаана явж байгааг шалгах зорилготой. Гэхдээ манайх бол тэрэн дээр бол айгүй сайн ажиллаж байгаа. Манай менежерүүд байгаа. Манай үйлчилгээ хариуцсан менежер гэж байна. Сургалт хариуцсан менежер гэж байна. Тэгээ энэ дээр бол бүр ингээд системтэйгээр сургалтыг тавьдаг. Тэгээ манай хүний нөөцийн албаны ОЖСМ-ийн хамгийн өндөр хувь эзэлдэг нь сургалт хөгжил байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хүний нөөцийнхөө бодлохоор чиний хамгийн хийх ёстой юм чинь сургалт хөгжил шүү гэдгийг бас ингээд оруулаад өгчлөөр бараг л мэдгүй 7 хоног болгоно сургалт тэгэл кино мэнэ үзүүлэл тэгэл experience sharing мэрин гэл бид ерөнхийдөө тэр тал дээр амар ажилладаг. Тэгээд би яг тэгд яг хуу зарим залуучууд ингээд жоохон хашраад гардаг. Би чинь одоо зөв хувцас зарна гэж бодсон чинь юу 400 хуудас ном бэ. Номыг ч уншиж чадахгүй юм. Тэгээ би хэлдэг хөгээ залуусаа та нар дөнгөж 2021 22 23-т зүгээр наатаа уншаад хийчихье. Та нар угаасаа ингээл загварын зөвлөх бүтэн одоо 10 20 жил хийхгүй. Та нар нэг энд 2 3 жил ажиллаад гараа явна. Энэ бол та нарт дараагийн компани чинь ороход бол бүр амар том давуу талыг үүсгэн шүү. Та нар надад яг энэ дэр итгээрээ залуусаа чинь танд жоох хүүхдүүд байгаа шүү дээ 21 22-т. Тэгэл нэг юм жинхэнэ ажилд ортлоо нэг дэлгүүрт ажиллах гэсэн нэг юм буруу соёлтой. Тэгэхээр би тэр залуучтай айгуу сайн хэл дээ. Ерөн зүгээр Монгол улаас тэр тусмаа одоо
засгийн газрын бодлогоороо туризмыг хөгжүүлнэ гэдэг байгаа юм бол одоо уул уурхай газар тариална тэгээд туризм гэдэг нь шүү дээ. Тэгээд туризмыг хөгжүүлнэ гэдэг бол бид руугаас үйлчилгээний салбараа хөгжүүлэхээс зур аргагүй байхгүй. Турист чүүрж ирэх үйлчилгээ л авна шүү дээ. Тэгэхээр туризмыг хөгжүүлсэн улсууд юу гэдэг вэ гэхээр үйлчилгээний салбар нь өөрөө карьертэй байдаг байхгүй. А Монголд үйлчилгээний салбар гэхлээр 18-аас 24-тэй хүүхдүүд нэг мэрэгчлэрээ ажиллаа олтлоо нэг ажиллах хэрэгтэй юм шиг юм part time-ын job шиг бодоод байдаг. Гэтэл Италид очих юм бол 18-таагаас одоо 50 хүртлээр зөөгч хийсэн. Тэгээд ингээ менежерлээ ингээ үйлчилгээний салбар ч өөр юм карьерт үйлчилгээний салбар ч өөр бүр мэрэгчлээ байдаг байхгүй. Зөөгч гэдэг мэрэгчл байгаа даа шүү дээ Италид. Бид нар бол хийхийг амар хичээж байгаа. Бид нар ажилчтай хэдэж худалдагч хийдэггүй. Манай ажилчдад style expert гэдэг нэртэй. Яг тэгвэл манад ажиллаж байгаа нийт 20 залуусын бараг 15 нь яг мэрэгжлийн стилист, мэрэгжлийн имиж мэкшинч. Яг Японд стилистээр 4 жил сураад төгссөн залуу манад ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол яг ажиллаараа бахархдаг одоо тим байдаг. Одоо хин зөргөө зөвхөн бас нэг одоо юу байгаа даа. Портфолио нэмэгдээд эн чинь одоо баг логистикийн амар том асуудал би явж ин шар. Тэр кроссантыг Францаас нь авчиж ингээ боддоо тий. За энэ дээр ярих юм бол бүр аим шиг юм байна. Тэ татар юу гэж хэлэх юм бол тийм өстой логистикийн асуудал гэх юм бол монголч нь яг ингээд айгүй гоё ингээ газрын зургаараа харахаар ингээд гоё ингээд дэлгэцэн газрын зургаар харахаар нэг гоё юм тэм төвд байгаад байгаа юм шиг боловч яг ингээ бөөрийн кило логистик ярихлаар middle of nowhere байт юм билэ. Хамгийн том хот нь тэнд бараг Москва буюу мангар хол. Урагшаага Бээжин бас ер нь тийм. Тэгээд ингээ баруун руугаа Казахстан, за зүүн руугаа бүлүүч чадахгүй хой золон болоос. Тэгэхээр тэр хотуудаа дамжаал Монгол руу л ингээл юмнууд ирнэ штэ. Тэгэхээр нөгөө нэг тэр брендуудын хамгийн хол гэж бодоод очиж байгаа цэгээс нь дахиад мангар хол байцглаар одоо орж ирдэг юм лээ. Би хэрв зөв ойлгож байгаа бол Starbucks, McDonald's хоёр бол яг ерөөсөө logistics хоёрдугаар нь warehouse-ийн асуудлаас болоод Монголд орж ирэхгүй нэг 10-аад жил бол болсон. Одоо яг хуу том group компаниуд warehouse-ийн асуудлыг шийдэж байгаа. Логистикод дүүрс хэрэг бид нэр илүү мөнгөний төлөйгээд бодвол оруулж ирэх гэж байгаа. Тэгэхээр яг таны хэлдгээр хол байдаг болохоор логистикийн асуудал айгүй хэцүү. Бид нэр заах хүнс бол бас харьцангуй гайг өдөр чинь яг стандартын дагуу хөлдөөгчтэй хөлдөөд ирж байгаа. Яг хөлдчүүл бол бас нэг тийм технологийн асуудал ахын хувцас бол жоохон яригтай. Яг тэгэхээр бид нэр за 6 сараар season явж гин гэж ойлгох юм уу? Одоо fall winter 6 сар, spring summer 6 сар, за бүр fall гэвэл 3 сар, winter гэвэл 3 сар, spring гэвэл 3 сар, summer гэвэл 3 сар. Тэгэхээр ер нь бид нар чинь 4 buying хийж байгаа. Бид нар тэр тухайн season-ыг 3 сарын дотор л зарах стокгүй. Тэгвэл нөгөө хугацаанд дуусна гэдэг шиг бид нэр шууд хямдрал руу оруулахаа зэрэг. Аль болох үндсүүн нэрэн зарж ил бид нар ашигтай. Нөгөө талаас нь аль болох яг хугацаанд оруулж ирж монголчуудтай хугацаанд тэр хувцсыг хэрэглэнэ. Тэгэхээр бас логистикийн асуудлаас болоод ер нь тэрэн дээр бол асуудалтай. Гэхдээ яг манайх бол дандаа л нөгөө агаарын тээвэр. За тэгээ агаарын тээврээрээ хугацаагаа шийдэж байгаа боловч эргээгээд өндөр үнэтэй тээвэрлүүлж байгаа. Тэгээ болдог бол уулна газар мазраар хурд яваад ирдэг гэсэн бол уулна аштай юм байна. Манайхаас би бас одоо Ариганягийн ганцаа захирал гэдэг. Тэгээ аяг бас вижнери хүн. Тэгээд зөв нэг сонирхолтой юм ярьжсэн. Манай ер нь яг энэ капиталын байршил угаасаа амар буруу юм билээ. Энд чинь хилтэй ойрхон байх хэрэгтэй тий. Тэгжиж энэ нэг бизнес юу айгу хурдан цэцгэлэн. Тэгэхэд манайх яг нөө сая зөргөөгийн хэлсэн шиг маш хоол. Тэгэл одоо явах зардал хүртэл өөртөө явахад хүртэл ямар хүнд байдаг үлээ тий. Гэх мэтлэнхээр энэ улс орон ер нь айгу том бодлоготой хөдлөх хэрэгтэй. Нөгөө сүүлийн хэдэн жил нөө дархны зам гэж үгэлж байгаа шүү дээ. Алтан булгийн хилээр манай трак орж ирчээд Улаанбаатарт орж ирчлээ 5 хоноод байгаа юм чи яах юм. Гэтэл Оросын хил дамжаад Алтан булг хүртэл мангар хол замыг тэгээд 5 хоног туулчихж байгаа байхгүй. Гэтэл тэрүүхэн тэр зам дээр л ерөөсөө 5 хоног гэл тэгэл ингээл тэгэл эрсдэл өндөртэй хэцүү. Бас нэг гоё юу байгаа. Вау, өөрөөр нь хийж байгаа бизнес нь болохоор ингээд хүмүүст те гоё юм powerful мэдрэмж те. За өөртөө ихтэй байх байдал.
За тэгээд хүмүүстэй гоё харилцаа үүсгэх тэр сэдлийн хүртэл дотоод ингээд хувцас одоо энэ үйлчлэгээ өгдөг те. Тэр зөрөөний хувьд өөрийнх нь яг тийм мэдрэмж авдаг зүйлс юу байна гэж асуувал яаж хариулах вэ? Юунаас юу н мотивац чиж чинь те тэр мэдрэмжүүдийг хаанаас авч? За яг хөө би яг ингээд сүүлийн яг 12 3 жил бизнес эрхэлж байгаа. Тэгэхээр мэдээж яг энэ бизнесийг босгохын тулд нөгөө ажил дээр дийл 24 цагийн одоо 8 минутаар хэдийн гэдэг шиг ажил дээр дийлэн цагаа ер нь зарцуулсаар байсан. Тэгэхээр би ер нь ажлын хамт олон, ажлын орон байр, ажилчдаасаа бол хамгийн их одоо гоё мотивац филингийг бол авдаг. Хоёрт нь яг хуу сүүлийн бас нэг 7 жил гэр бүл зохиогоод ингэж болохоор айл болох гэр бүлтэй бас цаг цагийг зарцуулах гад. Тэгээ хүүхдийн одоо хөгжүүлэх юм уу да хүүхдийнхаа альва нэг юмыг сурж байгаа одоо зүйлээс бол айгүй таашаал мотивацийг авч гин. За зүгээр хувийн талаасаа яг мэдээж бид нар өөрсдөө нөгөө гоо зүй зарж байгаа. Тэгээ соёл зарж байгаа гэдэг утгаараа зүгээр яг үнэхээр нэг тийм өөрөө гоё хувцлаад өөрөө бас гоё ресторанд ороод гоё таашаалтай хоолыг идээ тэрийг найз нөхдөд танилцуул тайлбарлаад ажлын хамт олноо бас ингээд хоол гэдэг ингэж идтий шүү ингээд өнөө гэдэг чинь ингэж бод ийм ус үзм гэдэг тийм ус үзм ингэдэг гэдгийг хэлж байгаагаасаа нэг жоох ингээд гоё таашаал өөртөө итгэл өөрийгөө бас үнэлэмж би бас тодорхой хэмжээнд хүмүүст бас зөв юмыг зааж сурах чинь даа ч гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмжийг авдаг баха. Nice. Тэгээд хувцас өөрөө яг өөрийн чийлдгээр хүний анхны сэтгэл төрүүлдэг хамгийн чухал зүйл гэдэг. Америкийн нэгдсэн улсын хүний нөөцийн Association-ээс хийсэн судалгаагаар ер нь анхны сэтгэл гэдэг бол эхний бараг 3 жилөө 5 секунд төрдөг. Тэгээд анхны сэтгэл алга болтол харин их уддаг. Анхны сэтгэлд ерөнхийдөө хамгийн нөлөөлдөг зүйл нь бараг 60% тач илүү хувцлалт. Тэгээд үс засалт, хоолойны өнгө, тэгээд гар хатгал гэсэн юм 4 зүйлийг ерөнхийдөө оруулсан байдаг. Тэгэхээр хувцас гэдэг бол яг тухайн нэг илэрхийлж байгаа айгуу том илэрхийлэл. Тэр ч утгаараа хүн ерөнхийдөө альва нэг юмд оролцож уулзах чивэл нэг хэдэн асуултанд асуулах хэрэгтэй. Би хин юм бэ? Би хинтээ уулзах гэж байгаа юм? Би хаана уулзах гэж байгаа юм? Хизээ уулзах гэж байгаа юм? Юу ярих гэж байгаа юм? Гэсэн ийм 5W гэж ярьдаг. Тэгээд 5 who, when, where, what гэдэг тэднэрт хариулах хэрэгтэй. Тэгжиж хүн зөв хувцас өмсөж очих юм бол яг хүн зөв сэтгэл төрүүлнэ. Тэр зам соёлтой нийгэмд бол яг юм. За ер нь бизнесүүдэд тулгардаг нэг асуудал байгаа. За тэгээ би таны бизнес тулгарч байгаа асуудлыг гэсэн мэдээж хамгийн том зүйл бол хүний нөөцийн асуудал. За тэгээд бизнес планаа баталчихсан. Одоо яг тэрийг хэрэгжүүлэх гэхээр чадварлаг талантууд дутдаг. Тэгэхээр Mongolia Talent Network болохоор хамгийн том дата баазтай 30,000 CV дата бааз байгаагаас Mongolia Talent Network-ийн чадварлаг рекрутерүүд таны энэ бизнес планыг амьдруулахад тус болно гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр Mongolia Talent Network-тэй холбогдоорой. Powered by Mongolia Talent Network, we focus on you. Өөрөө бол маш том үнцэнтэй зүйл хийж байгаа гэдэгтээ бол итгэлтэй байгаарай. Яг бол энэ жижиг гэлтэхгүй энэ соёлууд чинь л бидний болгоод байгаа юм одоо зүйл шүү дээ. Тийм тэр утгаараа би бас тэгээд айгүйх дэмжиж байдаг шүү. Би нэг юм асуух. Санитар Монголд ингээд соёлыг түгэж чинь те. Ер нь Премьер Тейлер олон улсад харж гэнэ үү? Дараагийн улс руугаа ер нь явна гэдэг бодол байна уу? Тэлэлт явах ч юу? Тэлэлт тийм ер нь бодол байгаа. Сима уг нь. Тэгээд бид нар айгүй амар судалгаа хийсэн. Бид нар ерөнхийдөө Азийн улсууд руу гарыг гэдэг. Гэхдээ бид нарт ямар том давуу тал байсан бэ гэхээр бид нар нэг нөгөө хэлэхэд Isaiah брэнд манай яг маш сайн ажиллаж байна гэдэг. Isaiah брэнд бид нар ч Азийн улсуудад нээх эрхээ өгсөн. Гэтэл Азийн улсуудад нээх эрхийг авсан ч гэсэн том зах зээлүүдийн түрээс гэдэг зүйл чинь амар юм бэл. Тэгэхээр тийм том зах зээлүүдад франчайз байснаас Isaiah шууд directly өөртөө орсон нь санхүүгийн моделийн хувьд илүү ашигтай юм билээ. Тэгээ бид нар бодож бид нар ерөөсөө бид нар ингээд франчайзаар wholesale үнээр нь хуцаа тэнд аваач одоо дэлгүүр мөлөд төгчүүлээ тэнд зарах нь
манай одоо ашигын маржин ч гэдэм EBITDA дээр бүр амар жоохон бүр нэг оронтой тоомоор ороод тэгээ за энэ бол хэцүү юм байна гэж ерөнхийдөө бид нар болсон. Хоёрт нь зүгээр Premier Tailor одоо бусад брэндүүдээр л тэгж гарах бол боломжгүй шүү дээ. Энэ чинь бусдаа уушаад эзэлсэн зах зээлүүд. Premier Tailor-ээр гарах бол нэг боломж байгаа. Гэхдээ эргээгээд бидний одоо үйлдвэрлэлт нь одоо өөр хүнээс хамааралтай байгаад болохоор яг хүчсэн юм лээ. Тэгэхээр ерөнхийдөө манай бүхэл бас улс төрчнөр мундаг бизнесмэнүүд хэлдэг өөртөө үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Тэгээ бид нар өөртөө үйлдвэрлэгч биш болохоор би бас ингээд олон улсын зах зээл рүү гарна гэж хэд айгу хэцүү байгаа байхгүй. Нөгөө үйлдвэр пад гээд хамтрамтраа ажиллаад зогсоолоо гэхэд бид нар фейлдэж гэдэг. Тэгэхээр бид нар өөртөө үйлдвэрлэгч байж байгаад гарах хэрэгтэй юм шиг л яг манай ажиллаж байгаа салбарт бол Монголдо үйлдвэрлэх бол хэцүү. Одоо за тийм тэгэл энийг хөгжүүлнэ гэвэл тэр чинь өөрчлөгдөхгүй 50 60 70 жилийн л одоо асуудал болов. Ер нь зүгээр нэг жоохон удчлаа. Тэгтээ нэг юм бол байна. Тэр нь манай Jansu Korean Steakhouse. За манай Jansu Korean Steakhouse бол ерөнхийдөө дэлхийд энэ концепт ерөнхийдөө сүүлийн нэг 5 жилээр ерөнхийдөө гарч ирсэн концепт. Тэр нь Солонгос Fine Dining ресторан. Солонгос ресторан ч ер нь нэг юм шигдан ч юм уу гуант шиг концепт байлаа шүү. Тэгэхээр энэ бол сүүлийн 5 жил гарч ирсэн концепт би бүр бараг хэлэндээ яг энэ концепцоор дэлхийд нээсэн баг 3 дахь ресторан манай Jansu Korean Steakhouse. Нэг нь Нью-Йоркд байдیں۔ Нэг нь Майамид байдیں۔ Да. За нэг нь тэгэл манайд even одоогийн байдлаар Парист бол нэгд байхгүй байгаа. 3 жилийн өмнө бид нар судалгаагаа явж байхад Дубайд нэгдэг гэсэн чинь сая 2 сарын өмнө нэгтчихлээ яг ижил концепттэй. Тэгээ бид нар Дубай руу орё гэж бодож ирсэн. За сая бас нэг хэдхэн сарын өмнө Хонконгод нэгтчих шиг болоо. Ингээд ер нь одоо ингээд борооны дараах мөг шиг ингээд жоохон ихсэж байна. Гэхдээ энэ франчайз юм уу те? Үгүй үстэй. Концепт юм. За Парис лав байхгүй, Милан лав байхгүй гэдэг бол би мэдээд байгаа. Европын орнууд руу арай түгээг байна. Тэгээ бид нар яг зүгээр чадвал энэ концепцоор Европын орнууд руу эхлээд гарчий гэсэн бол үнэхээр хүсэл байна. Гэхдээ яг зүгээр яг тийм одоо вижн байгаа ч гэсэн бас яг тэрийг бий болгож чадах нь үгүй юу те. Одоо гадаадад рестораны салбар гэдэг бол тэгээ миний яриад байгаа Франц, Италийн рестораны одоо маш өндөр стандарт тийм нөгөө өрсөлдөөн гэдэг бол аимшигтай л да. Гэхдээ бид нар бодлогын хүрээнд ямартай ч манай дээр сая 2-7 хоногийн өмнө шинээр ажилд орсон залуу байна. Тэнгисгээ залуу Италид 12 жил тоогооч хийсэн. Тэгээ сүүлийн миний хуурай дүүлдээ. Тэгээ сүүлийн 6 жил би зөвлөөд за энэ ресторанд ажиллаар энэ ресторанд билээ. Тэгээ сүүлийн 2 жил цаад чинь бид тэр за одоо ажиллаа болчих. Одоо нэг сургалтанд суугаад гэж яг мэрэгжлийн тоогоочин сургалтанд суусныхаа дараа Миланы Мишелин 2 стартай ресторанд жил ажиллалаа. Тэгээ Миланд Мишелин 3 стартай ресторан нэгэн ширхэг. Мишелин 2 стартай ресторан 3хан ширхэг. Тэр гурвын нэгт ядаж жил ажилласан залууг би манай одоо Жансуугийн ямартай ч одоо хэд шефийн ажил сая 2-7 хоногийн өмнө ирээд тэгээд одоо за ямартай Итали харсан юм а Монгол тэгээд за одоо ингээд Итали байсан чинь ингээд Итали очих боломжтой байна уу яхаар нэхэр ингээд яарна. Хоёрдугаарх нь манай Jansu Steakhouse дээр бас сомельерээс байсан. Сомельер буюу одоо wine expert 17 жил Италид сомельер хийсэн залуу одоо манай ресторан сомельер хийж байна. Бид сертификаттай юм уу? Тийм тийм бид нар ямартай ч бас виноны соёлыг бас Монголд түгээе. Би бодохдоо вино гэдэг бол вино бол амар сонирхолтой бүтээгдэхүүн баггүй. Дэлхийд тэр хэдэн мянган төрлийн вино байгаа. Тэр болгон нэг усан үзэмч гэсэн тэр нь хийцээс шал өөрөөр амттай. Нэг усан үзэмч оноосоо шал өөрөөр амттай. Нэг усан үзэмч гэсэн одоо уулын энэ ингэрт дургасан уу, энэ ингэрт дургасан уу гэдгээр өөр амттай. Тэнгүүт бас нэг тийм жоохон буруу юм явцсан дуу ч юм шиг. Тэр нэг юм дуртай виногоо л тэрийг л байнга уу гэдэг нэг тийм маркетинг. Нэг ийм маркетингууд байж тээ тэр нөө. Заавал breakfast eat гэдэг нэг юм нөө амар том мит байдтэй Америкийн юу яатсан мацсан. Тэг чихрийн компаничтай нөгөө өөх бол тос бол муу гэдэг ингээ буруу. Тэр шиг ингээ винонуудтай ингээ заавал яг нэг виногоо л байнга уух хэрэгтэй юм шиг гэдэг юм жоохон буруу маркетинг. Тэрнээс
янз янзын винонууд ингээд вино гэдэг чинь нэг ус үзэн мэт бол эмхтэй хүн шиг гэдэг ч юм ингээд нэг янз янзаар шүү дээ. Ингээд янз янзын амтлах шүү дээ. Тэгээ бид нар яг зөв соёлын түгээ дандаа жансууд дээр айгу гой дандаа шин өөр винонууд хүн болон орж ирэхдээ өөр винод тэгтээ виноны мэдлэгтэй болчих. Тэгэл нэг ганц Cabernet Sauvignon гэдгийг хэлсэн. Тэгэл баян Cabernet Sauvignon гэдэг ч амарч. Яг гэвэл яг ясамын дээр бич барыг чаддаггүй миний нэг соёл юу вэ гэхлээр Францтаа л гоё ресторан ороод яг вино ин сонгох вэ гэдэг хаяада зочинд өгдөг хөхгүй нөгөө гадаад. Тэнгүүд нэг сомлиер хурж ирдэг те та ямар юм дуртай вэ гэхлээр чаад буруу юмнууд хэлээд идэг. Эсвэл зайлвал нэг амар элементарны те нэг би одоо юу ч гэдэг одоо кянти дуртай гэдэг ингээд нэг гэдэг. Тэгэхээр ингээд тэр хүнтэйчтэй ингээд тэр хүн уулна виноныхаа талаар би юу уумаар байгаагаа би ямар хоол идэх ч болоо би ийм хоол идэх юм чинь би энэ хоёрыг бодож байна. Энэ хоёр ус үзэм та алийг надад санд болохгүй гээд би сомлиертэй Францад харьцвал намайг урьсан хоёр хүн хөөх энэ ямар бас виноны талаар мэдлэгтэй бас одоо өндөр соёлтой хүн бэ гэж бодсон шүү дээ. Тэгэхээр манай монголчуудтай тийм байгаасаа гэж бид нар үсээд айгүй мундаг бас сомлиер залуу ажилд орсон. Тэгээд янз янзын винонуудыг л амталж үзээсэй тий одоо бүх ус үзмний сорт нь яадын Франц нь яадын Итали нь яадын Испани нь яадын тий ядчил бид нэр тэгж байгаа байхгүй 5 төрлийн sparkling одоо дарс байт юм. Тавуулангийн ийм баандал гаргач бүгдийг хамталж үздэг тий. Тийм тестингтэй тэгэл хүн ингээл хидж үдийн нэг тэдэнд өрөв төлөөд ингээд 5 классын бараг аваад ингээд уугаад үзэг. Энэ бол at the same time ресторан нөгөө талдаа бараг сургалт виноны сургалтын төвшөг манай ресторан ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгээ яг кава гэж юу юм, шампань гэж юу юм, просекко гэж юу юм. Одоо тэ ингээд sparkling red wine гэж юу юм ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдийг мэдэх хэрэгтэй болов гэж бодлоо. Тэгэхээр тэр нэг ороод Стефен Каригийн wine уусан. Domain Carri. Стефен Каригийн эгчийнх нь юу л да тий. Калифорниа мужийн Domain Carri гэх. Тийм мах цах болон хэр өөр үлээ тий. Тийм. Мэдээж бизнесийн тал дээр сүүлийн би өөрийнхөө нэг асуултаа асуугаад тэгэл ер нь өндөрлөх юм шиг хандж чинь. Тэгээд дахиад нэг хэдхэн асуулт байгаа. Зургийн минь одоо мэдээж ганцаараа хийгээгүй тийм. За энэ олон бизнесүүдийн портфолионууд партнеруудтай байгаа. За партнершипүүдийг сонгохдоо юун дээр анхаарч байна те. Яг одоо мэдээж эн чинь сая өөрөө хэллээ. Сая гэл партнершип үүсгэхэд тэр одоо сая Итали хүн те өөрөө чи ах トゥ шиг болтлон ийм гоё харилцаа үүсгэж чадж байна. Тэгэхээр одоо энэ Монголд хэрэгжүүлж байгаа бизнес process гэл зөрөм маш олон бизнесүүдтэй хөрөнгө оруулсан байдаг. Энэ партнершип дээр яг партнерууд дээр юун дээр анхаард юм бэ? За би Brussels бол ямар нэгэн юу бол байх вэ? Зөв Brussels-тэй Brussels-ийн ихтгэл захиралтай Paul Bakery, Janso гэсэн төсөлтөөр бол партнерууд. Зөв. Тэгтээ яг аль болох нөгөө vision бөгөөд passion гал харахыг хичээд. Тэгтээ Brussels-ийн ихтгэл захирал бол яг Монгол хамгийн анх одоо юм одоо яг юм craft beer-ний соёлыг бол Монголд үүсдэг. Тэр нь надад бас ингээд таалагдсан. За хоёрт нь манайх одоо BC & Co-тэй бас Paul Bakery дээр бас партнер. Тэгээд би бол одоо мега захирлыг харахтаа Монголд одоо яг энэ одоо коктейлийн соёлыг амар гоё түгээсэн болов гэж боддог. Тэрс нь BC & Co яг нэг юм Европын юм нэг айгуу гоё юм коктейлийн соёлолтой ингээ босоогороо пиг жижигхэн газар шүү дээ. Тэр ерөн зүгээр ингээд хоолны салбарт зүгээр л хаа хамаагүй мөнгө олъё гэж бизнес хийгээд байгаа мó эсвэл бүр соёл түгээгээд байгаа мó. Тэг эсвэл зүгээр л нэг бизнес гэж бодоод ингээд бүх хоол хийдэг ресторанууд байна шүү дээ. Ингээд пиццанаас хулаа, пастанаас хулаад цойвон хууч хүртэл хүртэл байх шиг ингээд юм концепт байхгүй зөв бизнес гэж бодсон. Тим хүмүүс юм уу эсвэл яг ийм ниш яг ийм концепц бариад ингэж байгаа залуучууд юм уу гэдэг. Тэгээд яг тэр утгаараа одоо би тодорхой хэмжээний бизнес дээр одоо партнеруудаа бол сонгосон. Ерөн зүгээр сүүлийн үед ингээ анзаарч хараа бас нэг хүнээс зөвлөгөө авах ер нь нэгдэж байгаа бол бас салхаад заавал ярилцах хэрэгтэй юм билэ. Тэгээ залуучууд ингээ за ингээ гуруулаа цүм авна гэж гуруулаа нийлцдэг. Тэгээ цүм авахгүй бол яах юм гэдэг ярьдаггүй. Ягаад гэвэл нөгөө монголчууд ч амны билет цачтын билет түү гэл нэг мод зохиол ингээ. Тэг ерөөсөө ингээ нэг юм санаа зов өөртөөхөн соёлынч тэр юм санаа зовж ерөөсөө салхаа ярьдаггүй. Гэтэл lifelong partner бол магадгүй ихнэр л болохоос биш. Уучлаарай бизнес дээр том компаниуд хүртэл хоорондоо ингээд зөв байдлаар салж болно шүү дээ. Сая жишээлбэл Skytel ингээл одоо тий одоо шонхлаа групп гэл ингээл хувь авч явах шиг байна.
Тэгэхээр сүүлд дээр миний нэг ментор ирэх юм надад тэгж зөвсөн. Тэгээд бас айгүй сайн салхаа ярих хэрэгтэй. Тэр салхаа эхлэж ярих чинь айгүй юм позитив яриа болох байхгүй юу? Салхаа яриаггүй жаад сүүлд нь салхаа яриулах чинь баг хэрүүлийн чанартай юм болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм юм бэлээ. Тэргээ бас ингээ бид нар ярилцъя гэж бас нэгдэж чадсан залуучууд гэж боддог. Дээрээс нь бас нэг чухал зүйл нь ерөн зүгээр ирээдүйд анхаарах зүйл нь юу вэ гэхээр инвест хийх хэмжээний компани үгүй юу? Үгүй инвест хийх тэр компани структур тогтсон үгүй юу гэдэг амар чухал юм байна. Тэгэхгүй бол юуны тухайн төрөйгөө хамтраад бизнес хийдэг. Нэг нь авч явдаг. Гэтэл нөгөө компани нь дөнгөж стартап ч юм уу байхлаар ингээд амар том асуудлуудтай нөгөө одоо санхүүгийн бүртгэлийн бүтцийн тэр асуудлаас нь болоод тэр өөрийн чинь компани жоохон өмнө нь явцсан бол нөгөөтгөө ингээд жоохон болохгүй байх гэсэн нүдээр ингээд харчих гэх. Тэгэхээр нөгөөтгөнчтэй бас яг ясамн дээрээ бас ингээд инвестор авах хэмжээний компани болоогүйсэн байгаа байхгүй те нөгөө яг л инвестортэй бид чинь зөв бүртгэл одоо үзүүлэгчтэй зөв хурлаач юм уу зөв зөвхөстэй. Тэгэхээр ерөн зүгээр ингээд хараад хахад бас тиймэрхүү зүйлүүдээ айгу бодолцож партнерууд болох хэрэгтэй. Манай залуучуудын хувьд гэх юм бол бидний нэгдлийн хувьд гэх юм бол одоо жишээлбэл Brussels бол одоо 7-8 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа шиг байна. BC Kante Zoo Club бол бас нэг 7-8 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа шиг байна. Манай компани бас Sila гэдэг одоо дотор засал интерьер гадна тогшилтын компани. За Sila бол бүр групп болсон. Sila групп бол одоо бараг нэг 8 жил дотор заслын үйл ажиллагаа явуулсан жишээний багш байна. Тэгэхээр яг зөвхөн бидний хамтрал бол бас нэг шууд хэдий хийж байгаа бизнесний стартап шиг боловч нөгөө хувийн тусдаа буюу менежмент авч явах компаниуд нь үжээ бас нэг 7-8 жил болцсон бас нэг өмнөд нь тогтцсон байсан болохоор тэр нэг эрсдлүүдийг бас ингээд даваа гарах тэм чадвартай хідэн залуучууд. Гэтэл яг visionary вижнгээ зөв харж байгаа. Одоо вижндээ хүрчих юм бол яаж гарах юм? Бас гарч болно шүү дээ. Тэр чинь ер нь бол entrepreneur хүн бол агүй зөв цагтаа зөв exit-ийг зөв хийх ёстой. Тэгжээ тэр чинь бас яг real entrepreneur гэж яригадаад байгаа шүү дээ. Ингээл юм байгуулаад босгоч өчөөл гараад мөнгө аваад кашлал ингэдэг юм уу? Тэгэхээр нэг тийм юм болов. Сая айгуу гоё юу дуртлаа тий. За мэдээж тэгээ цаашаа үргэлжлүүлээд яриад аймаар тий. Тэгээ мэдээж манай нэвтрүүлэг маань одоо манай подкаст маань ер нь бол өндөрлөж байна. Тэгээ бид хоёрын бас заавал асуудаг асуулт болохоор энэ work life integration гэдэг байгаа. За мэдээж энэ олон бизнес портфолионуудыг амжилттай авч явахын тулд өөрөө маш эрүүл байх хэрэгтэй тий. Өөрөө маш одоо саруул сэтгэдэг байх хэрэгтэй. Тэгэхээр яаж өөрийгөө хурцлж байна тий. Ер нь хаанаас ирч хүчээ авч байна. Байгаль аялж гин үү яаж энэ мэдээж олоо орноор аялдаг лээ. Ер нь хижака тайлд юм уу? Маа Тэмүүлэн маань бол Time Overland гэдэг гоё аялын влогууд хийдэг байгаа. Тэгээд маш гоё overland хийж аяллаад байдаг. Тэгэхээр энэ өөрөх нь бас ингээл хоббинууд те хурцлдаг сэлмнүүдээ яаж хурцлж. Харин тийм ээ хамгийн л эмзэг сэдв л миний бол бүр яг хамгийн эмзэг сэдв. Яг ажил гэсээр байгаад хайртай дотны хүмүүстэй ч юм өөртөө бас цаг зав их баг гаргах юм билээ. Хитрхи их ажил хэд одоо яг толгоон дээр бол одоо стил маш их ажил байна л та. Тэгээд за баг багтаа бол ингээ бас даваа гараад идэх шаардвал тэгэл ганцаараа л байгаа юм чи. Одоо ингээ бас гэр бүлтэй нэг төрийн гэсэн гэр бүлтэй хоёрт бас ээж аавтай бас настай болж ингээ бас тийм хайртай дотны хүмүүстэй цаг гаргах хэрэгтэй. Энэ бол айгүй юм зэсэд байгаа. Гуравт ерөн зүгээр гэр бүлтэйгээ ч удаан амьдармаар байл ээж автаач удаан амьдар би өөрөө ирүүл байх хэрэгтэй гэдэг зарчмыг бас манай эхнэр тавьдаг л да. Тэгээд би бас яг өөрөө хараахан бас тийм эрүүл амьдралын хэв маяг руу бас орохыг хичээгээд байгаа боловч бас чадахгүй байгаа даа. Ажлын шаардлагатны улмаас за бас залуу байхаа болохлээ ганц хоёр PM уух юмнууд бол байна. Дасгал сургууль бол хий гэж үнэхээр бодож जैन. Гэхдээ нөгөө үйлчилгээний салбарт ажилладаг болохоор айгүй хэцүү. Нөгөө үйлчлүүлэгчийн цагаар ажилладаг. Өөрийн гэсэн яг юм оффистойсэн бол яг 9-өөс ирэл 6 тардаг байсан бол бас нэг яаж бол тэгэл ингэж л за одоо би яваад орлоо гэдэг хүмүүс чинь бас ингээл нэг 6-аас хойш шопинг хийн те. Тэгэл өдрийн цагаар шопинг. Тэгэхээр өөртөө бас цаг зав бас баг зарцуулж ерөнхийдөө айл болох амар тамирчин болох гээд байгаа юм биш амар лаг бэлтгэл хийхгүй нэг жоохон
хөдөлчихье гэж бодоод нэг боксоор нэг жоохон хичээлдэг. Сүүлийн нэг ковидоос хойш нэг орон гарын нэг боксоор хичээлж ах шиг байна. За аялал бол надад хамгийн одоо стресс тайлсан тийм зүйл болдог. Тэгээд аль болох гэр бүлтэйг аялахад бол би гадаад очиод баг SIM карт ч авахыг хичээдэггүй. Зөвхөн буудлынхаа Wi-Fi дээр орчоод гадуур явж хат ер нь уцаа хаяхыг бол хичээдэг. Ганцаар яг ажиллаар аялж байгаа тохиолдолд бол яг тэнд очихлээр хэдий айгүй өдөр болгон банкт өдөр болгон уулзалтаа ажил хийж болов тэр чинь ингээд нөгөө 9-6 цагийн хооронд ингээ ажлын 7 40 цаг бол ажиллахгүй шүү дээ. Хамаагүй арай бага ажиллана. Тэгэхээр эрт одоо буудалтаа очоод амраад одоо чинь Миланд ч одоо хэд бараг 100 очсон болохоор дээл нөө турист чиг гадуур зугаалаад алахгүй шүү дээ. Аль болох хурдан шууд буудалтаа очоод аль болох өөртөө ингээл амраад байхыг хичээж байна. Тэгээд ерөн зүгээр юм гадны нөлөөлөлд автахгүйгээр жоохон өөртөө ярилцах бодох цагийг одоо гаргахыг хичээж байна. За ер нь бол энэ дээр зүгээр залуучуудаа бас сонсож байгаа хүмүүс сонирхолтой болгоод хэлэхэд өнгөрсөн жилийн үдээд яг нэг амар яг ийм асуудлыг жоохон эмзэг хүлээж аваа. Тэгээ би яг 3 зүйлийг хийсэн. Тэгээ тэр бол миний амьдралын тэр нэг 6 сар бол миний баг хамгийн эрүүл хамгийн гой 6 сар байсан юм шиг үлээ. Тэр нь юу гэхээр би айгу тархлаад байсан болохоор би шууд personal nutritionist авсан өөрийнхөө одоо ажилт бол биш үү ингээд хоол зүйчтэй яг идж байгаа хоол болдрынхаа зургийг явуулдаг 7 хоног болгон очиж бие хэмжүүлдэг. Тэгээд ингээд яг витамин идрээ ингээд яг аваад тэгээ би 6 сар болсон. Яг 6 сар би personal trainer авсан. Тэгээ яг ингээд тэр хүн чинь ингээд шахаад идмээс орж хүүе чи чинь яаж арх уухгүй шүү дээ. За тэгээд хамгийн бас чухал нь би яг өөрөө 6 сар хувийн сэтгэл зүйчтэй ажиллажсан. Би бол энэ бол амар чухал. Би заавал сэтгэл мэдрэл өвчтөй болохоор ч юм сэтгэл зүйч авах хэрэгтэй гэж бодохгүй байна. Хүн ээждээ ч ярьж чаддгүй, их нэртэй ч ярьж чаддгүй, дүүдээ ч ярьж чаддгүй, аавдаа ч ярьж чаддгүй зүйлүүдээ ер нь тодорхой хэмжээнд хуваалцах хэрэгтэй юм байна. Одоо ингээд 30 гарцсан хүн чинь хуучин бол ингээд л шалдар болдог бүх юм бол найзуудтай л яриад байдаг байлаа л да. Одоо 30 35 хүрчээр чинь найзуудтай хамаагүй юмас ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм хэрэгцээгээ гаргахын тулд ер нь сэтгэл зүйчтэй яргаан сэтгэл зүйч хүн ингээ яриад нэг сэтгэлээ ингээд ингэх бол да би 7 хоногт бараг 2-3 явдаг байсан. Зүгээр л юм гоё. Тэр нь ингээ миний ажил хүртэл амар ингээ нөлөөлөж. Ерөөсөө би тийм стресстэй байсан бол биш. Зүгээр л нэг юм гадны том хүмүүс яг ингэдэм байна. Одоо тэгэл нэг 5 AM club гэл ном уншуулаар ер нь өглөө ирцээрээ дасгал хийгээд медитейшн хийгээд массажинд ороод ингээд өөр ингэсэн сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй юм байна гэл. Тэгэл ер нь ч тэ монголчуудынхаа тамирчид эдрийг харахад ер нь олон улсын тэмцээнч сэтгэл зүгээрээ л унаад ах шиг тэ тэр нь зүгээр л эн чинь нэг юм нэг зүйл тэ бодсон бодлоо л үнтэй хуваалцах гэх юм уу. Тийм хэрэгцээ. Тэгэхээр ер нь одооны бизнесмен хүний хувьд айгүй өндөр ачаалалтай, айгүй өндөр стресстэй мөнгө гэдэг бол санхүүгийн стресс гэдэг бол айгүй өндөр стресс шүү дээ тий одоо. Тэгээд тэрэндээ байгаа хүмүүс бол тэр стрессийг яг тийм 3 талдал би байх хэрэгтэй. Нэг нь одоо гат буюу бидний ходоод тогтолцоо эрүүл байх хэрэгтэй. Хоёрт бидний бие махбод одоо булчин шүрмэс эрүүл байх хэрэгтэй. Гуравт бидний тарих буюу сэтгэл зүй эрүүл байх хэрэгтэй. Тэгээ энэ гурвыг гуруулангийн стол нэрийг хийсэн чинь тэр 6 сар бол амар л гоё юусэн. Тэгээд даанч тэгээд ингээд habit болгож бас чадахгүй маа хаяа та тийм. Зэрлэг комбо байна гэхдээ. Харин амар. Яг зардалтай л юм хэлээ. Монголд байсан юм уу? Монголд байсан. Nice. За яста баярлалаа зоргоо. Тэгээд сая энэ подкастыг хэрвээ одоо хүртэл хамт үзэж байгаа бол тий бүр нинуугүй маш илэн талангуугаар ярилцлаа зоргоо. Тэгээд маш олон залуучууд бас өөрөө ч үзэж одоо рол модель болгож одоо мотивашн авч байгаа тий. Тэгээд зөндөө бизнесийн бүр зероос нахуулаад хөрөнгө оруулалтаа хүртэл ярьлаа. Тэгээд баярлалаа. Ингэж гоё нэлээд ярилцсан. Тий. Тэгээд үзэгчтэй заавал сэтгэлдээ үлдээгээрээ тэгээд лайк бутон яг энэ доотлолтойгоо заавал дараарай. Тэгээд мэдээж зориогоос бас асуултууд байвал сэтгэл маркаар заавал доорн үлдээгээрээ бид энэ бас зоригтой холбогдоод гоё асуултууд чинь хариулж өгөх боломжтой. За тэгээд баярлалаа бүгд нь. Баярлалаа. За баярлалаа.